Одоо юу? Одоо. За баялын нөгөөс үзэг биш үү? Одоо юу? Одоо. За баялын нөгөөс үзэг. Энэ яг үдсээ намайг хараа. Борлуулалтаар хамаагүй юу юм жаа. Яагаад гэж удаа. Гэр бүлтэй болсон байгаа байхгүй. Өөр бараа хаашаас ингэ Эйженси бол академи маань захирал маань оролцож байна. За та нэг өөргөө нэг төвчөнд танилцуулж чадах ба. Бас их тоолох хүнчтэй хүн байгаа шүү дээ ер нь байна шүү дээ. За. За сайн байцгаана уу? Бүгдэнд нь за энэ подкаст үзэж байгаа өдрийн оройны мэнд. За тэгээд намайг ганц гэдэг. За сүүлийн яг нэг 4-5 жилийн хугацаанд ерөөдөө маркетинг борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлээд за тэгээд одоо эсвэл нэг доороос нь дээш эхлэнэ гэдэг шиг тэгээд өөрөө бүх зүйлийг хамгийн доороос нь ахуулаад яг одоо энэ өсөлтөөрөө сүүлийн 2 жилийн хугацаанд яг байгууллага хэрэгжүүлж явж байна да. За өнөөдөр та бүхэн ер нь яг ярих гол сэдэв маань өөрөө юу гэхээр борлуулалтын өсөхгүй байна уу гэдэг тал дээр ярилцсан. Яагаад яг энэ тал дээр орж ирдэг вэ гэхээр энэ асуултыг сонгож байна гэхээр ихэнх байгууллагууд та бүхэн одоо ингэ холбож байгаа байгууллагууд тэг буст хийгээд байна. За нэг зураг хийсэн тэрийг ингээ бустлсан тэгсээр нь ерөөс борлуулалт нь нэмэгдэхгүй байна гэдэг. За энэ дээрс ерөөхдөө та бүхэн бүр ингээ ихнээс нь ер нь бол нэг зөв ойлголт өгөх зорилготой ярих юм. За тэгэхээр яг өнөөдрийнхөө эхнийхээ подкастын асуултыг нэгээд за таны хувьд бол яг маркетинг гэж яг өөрөө юу вэ? Харин юу юм бол нэг маркетинг гэдэг нэг сайхан. Яг миний бодлоор бол маркетинг гэдэг нь болохоор тухайн байгууллагын нэгдүгээр үнцнийг тодорхойлж өгдөг зүйл. Хоёрдугаар болохоор тухайн байгууллагын брендинг гэдэг зүйлийг одоо бас тодорхойлж өгдөг зүйл. За гуравдугаар болохоор тухайн байгууллагт өөрт нь хэрэглэгчийг татаж өгдөг зүйл гэж боддог. Маркетинг юм л. Окей. За одоо тэр яг бүр маркетингийн үндэс нь яг за окей энэ 3-5 сая зорилго хэллээ шүү дээ. Яг гол зүйлс нь. За яг ийм юм байна. Нэг л өгүүлбэр хэлвэл. Маркетинг гэдэг нь зүгээр л хүний анхаарлыг татах хэрэгсэл. Зүгээр анхаарлыг татах хэрэгсэл. Окей. За тэгвэл дараагийн асуулт. Монгол бизнесүүд шүү дээ. Маркетинг дээрээ за яг маркетингийнхаа юун дээр алдаад байна? Таны бодлоор. Монголд байгаа бизнесүүд маркетингийнхаа яг ямар хэсэг дээр юун дээр алдаад байна? Би энэ яг юу вэ? Саяхан яг нэг чиний асууж байгаа зүйлэр бас өөрийнхөө хамтарч ажиллаж байгаа байгууллагуудад за дээрээс нь нэмээд яг энэ бизнес эрхлэгчдэд ийм зөвлөгөө өгөх маягаар бас нэг богино тийм контент хийсэн. Юун дээр алдаад байна гэхээр хүмүүс нэг ийм одоо маркетинг гэдэг зүйлийг ингэж ойлгоод байгаа байхгүй. За одоо яг жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүсийн ойлгож байгаагаар маркетинг гэдэг зүйл юу вэ гэхээр зүгээр л контент бүтээгээд буст хийх гэж ойлгоод байгаа. Эсвэргээрээ маркетинг гэдэг зүйл нь өөрөө за нэгдүгээр одоо түрүүний миний хэлснээр бол юм хэрэглэгчийн асуудлыг шийдэж өгдөг. За тэгээд тухайн байгууллагын бүтээгдэхүүнийг таниулдаг мөгдөг гэх ингээл явчихж байгаа шүү дээ. Гэхдээ маркетингтэй заавал нэг зүйл холбоотой байдаг. Тэр нь юу вэ гэхлээр борлуулалт байхгүй. Ямар ч мянга сайн контент байгаад ямар ч мянга сайн хөгжүүлэлттэй пэйж байгаад ялангуяа онлайн худалдаа эрхэлж байгаа хүмүүст бол мянга сайн контент байгаад мянга сайн хөгжүүлэлттэй олон дагагчтай пэйж байгаад мянга зөв тохиргоотой буст яваад эцсийн дүнд нь яах вэ гэхээр энэ бүх зүйл чинь зүгээр л хэрэглэгч татах хэрэгсэл болж байгаа байхгүй. Тэгээд хамгийн төгсгөлийнх нь одоо бидний хэлээр бол хаалт гэж ярьдаг шүү дээ. Хаалтыг хэрхэн яаж хийх вэ гэхээр энэ бол 100% борлуулалтын скил ур чадвартай холбоотой. Тэгэнгүүт байгууллагууд юу гэж яриад байна гэхээр шүү дээ. Манай маркетинг болохгүй байна. Манай контентын үзэлт унаад байна. Бидний контент чанаргүй байгаа дээ. Пэйжийн дагагч бага байгаа дээ. Яг нь энэ тодорхой хэмжээнд тухайн байгууллагын одоо борлуулалтанд нөлөөлдөг. За маркетингд ч нөлөөлдөг. Гэхдээ хамгийн сайн маркетинг бол өөрөө ам маркетинг байна. Тэгээд ам маркетинг хийж яана гэдэг чинь тэрхэн өөрийнхөө бүтээгдэхүүнийг борлуулж яана гэсэн үг байна. Тэгэхээр энэ заавал цогцороо байх ёстой зүйлийг манай бизнес эрхэлж байгаа хүмүүс монголчууд ер нь жоохон төдийлөн ойлгодгүй юм болов уу гэж би зүгээр хувьдаа бодсон. Одоо жишээлбэл сүүлийн ингээл за нэг 3-4 жилийн хугацаанд ингээл боловсролын салбараар дамжаад маркетинг борлуулалтын салбараар ингээл дамжаад явлаа шүү дээ. Энэ бол доороос нь ихтэл ингээл зөв өөрөж мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэхэд
надтай уулзч байсан хүмүүсийн ярьдаг бүхэл зүйл нь юу вэ гэхээр манай маркетинг болох. Эсвэргээрээ би бол яг сүүлийн 2 жилийн хугацаанд юун дээр нь төлөв анхаардаг байсан байх лээ. Яг мэдээж маркетинг чухлын хувьд чухал да. Гэхдээ би бол борлуулалтын дээр илүү сайн анхаардаг байсан. Борлуулалтыг бол бүр ингээд бүх моментод бүх нөхцөлд хийж чаддаг хүн өөрөө маркетинг болох боломжтой байсан. Өөрөө биеэрээ маркетинг хийгээд одоо уламжлалт маркетинг, сошиал маркетинг гэж байдаг шүү дээ. Тэгэнгүүт борлуулалт сайн хийж чаддаг хүн бол бүр байя гэхэд уламжлалтаар яваараа бүтээгдэхүүнээ борлуулах бүрэн чадамжтай байдаг гэсэн үг байхгүй. Окей. Юу нэг айгуу гоё сая тайлбарчлаа те. Тэгэхээр байхаар гэж найдаж шүү дээ. Энэ айгуу их хүмүүсийн бас яг алдаад байдаг зүйлийг миний бодлоор бол тайлбарлалчлаа. Яг голын олоо хилчлээ гэж би бодож байна. Тэрэн дээр ч гэсэн яг нэмээд хэлэхэд борлуулалт бол маркетингийн юм хоёлынгийн те зохицоор нь юм сайн авч явж иж бүтээгдэхүүн ерөн сайн зарагддаг. Тий. Тэгэхгүйгээр хүмүүс ер нь яг нөгөө борлуулалт гэдэг зүйлийг сайн ойлгоогүй болохоор маркетинг юм байна гэж юу ойлгоод байдаг байх гэж би бол бодоод байгаа байхгүй. Яг энэ бол зүгээр одоо дахиад хэлээ те. Надаас мундаг юм бизнес эрхэлж байгаа хүмүүс те. Надаас ингээм мундаг лаглаг хүмүүс зөндөл байгаа шүү дээ. Энэ бол зөвхөн миний нэг одоо за нэг сүүлийн жоохон хугацааны те 3-4 жилийн яг энэ одоо салбарт байсан хугацааны л зүгээр миний өөрийн үнцгийн одоо өнцгөөсөө дүгнж байгаа дүгнэлт байхгүй. Тэрнээс биш би нэг одоо бас ингэж засч хэлэхгүй л юм болохгүй байна. Хин нэгэн хүний гаргасан одоо энэ чинь мэдээж нэг юм маркетинг гэдэг зүйл чинь өөрөө бас ингэ цаанаа юм философитой за борлуулалт гэдэг чинь ч гэсэн цаанаа юм философитой гэл ингэж явж байгаа шүү дээ. Юм болгон философитой гэдэг шиг. Тэгэнгүүт энэ бол зөвхөн миний хувийн үйл бодол шүү. Би зүгээр тэгж дүгнээд байгаа болохоос биш. Тэрийг тэгээд зөв буруу гэдгийг нь таад маань өөрсдөө сонсоод бас ингэ хэлсэн мөн дүгнчих байх гэж бодож байна. Одоо нөгөө Facebook дээр явж байгаа бүх юмд итгэдэг хүн бас ер нь аягүй өөр үзэхөө. За окей. Таны дараагийн асуулт. За одоо шууд ойлголоо маркетингийн үндэс явж байгаа нэг зүйлийг бизнес асууя. Одоо нэг Meta Ads Manager гэж байдаг тийм. За хүмүүс за одоо ойлголоо boost хийгээд эхэлж байгаа. Boost хийж байгаа. Тэнгүүд Meta Ads Manager дээр нэг өөр boost хийгээд байна. Эсвэл Facebook дээр шууд цаас нь гаргаж ирсэн boost-ийг тий санал болгож байгаа boost-ийг та хийхүүгээ гаргаад ирдэг тий. Өөрхөн пост дээр нэгсэндээ. За. Энэ хоёрын ялгаа яг юу юм бэ? Би зүгээр заавал энэ нэг Ads Manager дээр юм ядаргаатай олон тохиолдолд хийхгүйгээр boost хийж болохгүй юм уу? Шууд зүгээр надад нэг цаанаас санал болгож байгаа тий. Facebook-ийн зөвхөн аппликейшн дээрээс нараа boost хийж. Нэг нь болохоор за бүр тусдаа юм Meta-гийн Ads Manager гэдэг одоо платформ байна л да. Яг Facebook шиг ажилтдаг адилхан тий. Тэгээ Meta-гаас гаргасан. За тэгэнгүүт нөгөөх нь болохоор яаж яах гэхээр байгууллагынхаа одоо онлайн бизнес эрхэлж байгаа хүмүүс өөрийнхөө байгууллагын пэйж хаягаар ороод шууд boost пост тавьж таах. Ялгаа нь бол ер нь амар энгийн хоёр зүйл байхгүй. За нэг эхнийх нь боيو boost пост нь болохоор нөгөө доторх юм одоо тэр чинь мэдээж нөгөө тохиргоонууд гэж байгаа шүү дээ. Тохиргоонууд нь илүү хялбар тохиргоотой. Тэгээд дээрээс нь нэмээд зорилтод хэрэглэгч боيو яг тухайн нөгөө нэг зах зээлийн сегментээр наривчилсан байдлаар тодорхойлох боломжгүй байдаг. Одоо пэйжээр өөрийнхөө байгууллагын пэйжээр шууд boost пост хийгээд товч тарахад гэсэн үг шүү дээ. За тэгээд дахиад нэг зүйл нь юу вэ гэхээр яг бүх зүйлийн автоматар Facebook цаанаас нөгөө тохируулах бас боломжтой байдаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо Facebook-ийн алгоритм гэж нэг зүйл байна шүү дээ. Facebook хэрхэн яаж ажилдаг вэ гэдэг одоо контентийг хэрхэн яаж ямар контентийг дэмждэг тий ямар контентын үзэл хандлт нь илүү сайн байдгийг гэдэг зүйлүүдийг ингээд тухайн одоо нөгөө дүгндэг алгоритм гэж байгаа даа шүү дээ. За тэгэнгүүт тэр зүйл чинь өөрөө яг энэ boost постн дээр илүү сайн ажиллаж өгдөг. Яагаад вэ гэхээр автоматар одоо нэг юм boost-ны чи ер нь бол нэлээд олон тохиргоо байдаг байхгүй. Заривчилсан тохиргоо гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт Ads Manager дээр бол яг бүх тохиргоог нь хийж болдог. Boost post даралт дээр буюу pages одоо boost хийж байгаа тохиолдолд бол тэр тохиргооных нь 50% хэлдэг гэсэн. Тэгээд энэ дээр яг нэг зүгээр давуу талтай юм маш хурдан хугацаанд за ялангуяа жижиг бизнес эрхэлж байгаа эсвэл дөнгөж бизнесээ эхэлж байгаа хүмүүст бол энэ бүр хамгийн амархан сурах, хамгийн амархан хийх одоо boost гэсэн үг. Төлбөртэй цуцлаа. Пэйж дээрээс нь тийм шүү дээ. Тэгээд тэрийг яг ганц нэг юм наривчлсан тохиргоонууд бас байна л да. Тэр boost постн дээр шигсэн. Гэхдээ тэрийг өөрөө шууд Facebook автоматар одоо тэрийг тохируулдаг байдлаар хийх юм бол тухайн хүнд байгаа. Тэгээд баг зардлаар бас
хүрэх боломжтой байдаг гэсэн. Илүү. Ads менежерийн хувьд бол илүү наривчлсан тохиргоогоор олон ийм одоо зорилтод хэрэглэгчдэд том хүрээгээр харуулах одоо тохиргоог хийдэг бүсний платформ л гэсэн. Тэрнээс биш яг эцсийн үр дүн нь бол зорилго нь бол энэ хоёрын яг л адилхан байхгүй. Хоёулаа төлбөртэй сурталчилгаа явуулна. Хэрэглэгдэхүүнийх нь хувьд л арай ондоо байгаа юм. Нэг нь арай юм жижиг хэрэглэгдэхүүнтэй, нөгөөх нь арай том хэрэглэгдэхүүнтэй гэсэн. Тэгээ хүмүүсийн бас ойлголт анхан шатны яг юм мэдэгдэхүүн авахын хувьд ч гэсэн буст пост нь илүү амар пэйжээр ороод ичдэг. Ads manager дээр бол одоо наривчлсан тохиргоо ингээл яг тухайн нөгөө ads manager дээр тий ad set үсгээл кампань үсгээл ингээл тэрнээсээ хойш ингээл яг бустныхаа үндсэн тохиргоонуудыг хийгээл явна гэдэг. Ер нь жоо толгой хэрэг мэл мэдгүй юм. Тэр чинь тэгээд дараа нь буруу тохиргоо ижлээ гэл алдаа. Тэрийг зэссэн гээл те. Нэлээ яваад. Окей. За би бас ер нь бол нэг тийм бустны талаар тийм бас айхтар тусаар мэдлэггүй. Гэхдээ яг нэг тодорхой хэмжээнд мэддэг хэмжээгээр би бол хизэж нэг зүйлийг зөвлөдөг байхгүй. Facebook-ийн цаанаас нөгөө гаргаж ирсэн пэйж дээрээс ер нь бустыг битгий хий. За. Яг мэрэгжлийн яг тэр ads manager ч юм уу те. Тэгж хий. Яагаад тэгдэг вэ гэхээр наагсны тодорхой хэмжээнд буст хийгээд бустаа удирдаад явж байхад одоо нэг яг таны ярьсан алгоритм гэдэг зүйл ярьсан те. Facebook-ийн. Тэнгүүд тэр нэг цаанаас нь бүх юм бэлдээд өгсөн байгаа зүйлс нь яг Монголын тэ нийгэмд их одоо бид энэ таргет хийж байгаа нэг аудиенсэнд тэ тэр эдийг онохгүй зүгээр өөрийнхөө юм нэг таамгаар яваад байгаа юм шиг. Тэ Facebook-ын тэр нэг таамгаар тэрний оронд яг нэг meta ads manager-ыг ашиглаад яг зөв юм тохируулаад зөв таргетаа хийгээд ингээд явсан нь илүү зөв үү? Энэ бодлоо. Энэ бол миний бодлоо шүү. Яг нэг талаараа зөвлөдөө. Тэгээ одоо нэг хүн болгон л ингээл амтаа болгон л маркетинг буст гэж ярьдаг болчихлоо шүү дээ. Тэгээд тэр яг буст нь юунд хэрэгтэй юм гэдгийг өөртөө мэдэхгүй жиж буст гэдэг төлбөртэй сурталчилгаа явуулна гэдэг байгаа шүү дээ. Тэнгүүт буст хийж байгаагийн гол даваа тал нь юу гэхээр зүгээр л тухайн хэрэглэгчийн Facebook-ийн яг одоо newsfeed гэдэг хэсэг байгаа шүү дээ. Тэнгүүт яг тэр хэсгийн хамгийн дээдлэлт нь таны контентыг гаргаж ирж байна гэсэн үг байхгүй. Чи хэдэн доллараар бүсэлнэ. Одоо би жишээлбэл 5-10 доллараар бүсэлтлээ. Чи яг адилхан контентыг 20 доллараар бүсэлэх юм чи нэг дээр гарч ирдэг ч юм уу те. Зүгээр л юм өсөлтөнтэй одоо юу байгаад байгаа байхгүй. Хэрэгсэл байгаа байхгүй. За тэгэнгүүт яг энэ дээр хүмүүсийн хамгийн том алддаг хадаа нь юу гэхээр тохиргоо хийж чадахгүй ч шууд ингээд өндөр хэмжээний мөнгөнд өнгөрөл те. За эсвэл анхаарч бид нар хэлсэн шүү дээ. Анхан шатны буст хийж байгаа хүмүүс бага мөнгөнд өнгөрөл магадгүй тэ нэг 5-10 доллараар ингээд тест хийх усаад үзэх хэрэгтэй. Тэгэнгүүт тэгж торч үзэхгүй шууд тохиргоог нь өөрсдөө наривчлсан тохиргоог нь мэдэхгүй байна. Тэгээ мэдэхгүй хийж шууд тэрэн дээрээс бустингүүтээ бустных нь мөнгөнд дүн задлууд нь бүр ингээд асар их болцсон. Тийм хүмүүстэй зөндөө таарсан. Тэгээд тэднийхээ одоо сая нэг манай ажилтнууд ч ирсэн шүү дээ. Нэлийн ядуу хүмүүс ирсэн шүү дээ. Тэгэнгүүт тэднийхээ ч гэсэн ингээд тохиргоо моргоог хийж өгөх юм хэлж байгаа. Бүр зүгээр нэг 7 хоногийн бустны зардал $800 гарч байгаа юм шиг тий. Тэгээд ямар ч борлуулалт байхгүй. Тэгсэн мэтлүү. Тэгээд $800 ганцхан 7 хоног хугацаанд нэг 7-оос 10 хоног хугацаанд тийм хэмжээний мөнгө. Тэр чинь одоо бараг 2 сая гадаг гэсэн үг шүү дээ. 7 хоног 3 сая төгрөг. Тэгэнгүүтээ ямар ч борлуулалт байхгүй болохоор хийд юм урсгал зардал гэдэг байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ одоо буст гэдэг зүйлийг ер нь альваар нь ч хийдэг байсан гэсэн зөв тохиргоотойгоор зөв хийхгүй бол хийд юм нэг зардал урсаад идэг. Хэрэглэгч орж ирэхгүй, урсгал орж ирэхгүй, худалдаа авалт байхгүй, зүгээр л чамд зардал ханддаг. Окей. За, окей. Тэгэхээр ер нь бол яг буст гэдэг чинь л нэг өсөндөө онсон хэрэглэгчтэй нөө Facebook-оор тэ бид хоёр ингээд одоо доошоо гүйлгэж илаа гэхэд яг хэрэгтэй барааг гаргаж ирэх юм уу тэ ер нь тиймэрхүү л хамгийн энгийнээр хэлвэл тэ. Тий, одоо зүгээр хамгийн энгийнээр тайлбарлахад бол буст гэдэг чинь за нэгдүгээрт бол төлбөртэй сурталчилгаа. Одоо мэдгүй хүмүүс нь хоёроо бас тайлбарлаад өгч л да өөрсдийнхөө өнцгөөс. Нэгдүгээрт бол төлбөртэй сурталчилгаа. Төлбөртэй сурталчилгаагаар дамжуулаад таны бизнест ямар давуу талуудыг бий болгох гэдэг байгаа байлаа. Хамгийн ихний давуу тал нь юу вэ гэхээр яг таны бүтээгдэхүүнд тохирсон одоо зорилтод насны, зорилтод хүйсний тэр хэрэглэгч рүү чиглүүлж өгч байгаа. Тухайн контентыг чинь. Хоёрдугаарт болохоор таны бүтээгдэхүүнийг тухайн хэрэглэгчдэд таниулж өгч байгаа юм. Тэгээд гуравдугаарт болохоор
яг органик одоо тухайн пэйжийн нэг пэйж одоо жишээлбэл 3000-аас 4000 дагагчтай байлаа гэж бодоход тухайн пэйжийн үзэлтийг яг органик үзэлтийг дахиад бүр ингээд хэд дахин нэмэгдүүлж өгдөг. Тэр нь бол яг чи өөрөө хэд дахин нэмэгдүүлмээр байна тэрнээсээ шалтгаална. Тэгээ бүр сүүлийн заяа. За яг 2 оноос хойших ийм маркетингийн судалгаа байна. За тэгэнгүүт маркетингийн судалгаа байна. Тэр нь яг ямар судалгаа вэ гэхээр органик рич буюу үзэлт одоо энэ хандлт байгаа шүү дээ. Тэр 12 оноос хойшоо ингээ унж эхэлсэн. 12 онд яг одоо тухайн пэйжийн дагагчийнх нь одоо чи ингээд өөрөө хувьдаа пэйж ажилладаг заяа. Тэгээд чиний пэйж чинь нэг 4-5 мянган хэрэглэгчтэй байлаа гэж бодъё л да. Тэгэхээр тэр хэрэглэгчийн чинь 16% нь л чиний оруулсан төлбөргүй зүгээр энгийнээр постлсон контентийг чинь үздэг байсан. Тэгэхээр 16% нэгээд тэгэхээр чинь за нэг 50000 хэрэглэгчдэр бодоход чинь 800-аад хүн байгаа байхгүй юу? 7-800-аад хүн гэсэн үг шүү дээ. Хэрэглэгч үздэг ч юм уу те. Тэгэнгүүт тэр нь 12 онд тийм байсан бол 18 онд дахиад буурс 10% буурс. Тэгээд дахиад ингэж унж явсаар байгаад одоо бол яг манай юуны сүүлийн нэг 2 жилийн хугацааны 24-өөс 25 оны судалгаагаар харахад бол бүр 1-2 болоод бурсан байна. Тэгэхээр энэ яг нэг талаараа нөгөө нэг мета өөрөө яг ийм тохиргоотойгоор одоо эдийн чинь нөгөө нэг төлбөртэй платформтой болчихсон шүү дээ. Анх бол үнгүй гарч ирээд одоо ингээд төлбөртэй платформтой болсон. Тэрэн дээрээ тулгуурлаад бас нэг ийм одоо нөгөө юу явуулж байгаа байх бодлого тийм. Тэгээ ер нь цаанаасаа тэгэл багаар усгаалаа. Өөртөө усгаалаа. Тэгээ тэрийг ер нь бол яг ингээд нарийн бүр судлахгүй бол эсвэл ингээд нарийн өөрсдөө тэрийг хэрэгжилж үзэхгүй мэдэхгүй байгаа байхгүй. Би ч гэсэн тэрийг мэдэхгүй би саяхан л олж мэдчихэж байгаа юм. Хамгийн гол нь. Тэгэнгүүт манай хэрэглэгчид маань ч гэсэн яг тэрийг мэдэхгүйгээр зарим зүйл дээр органикаар зүтгүүлээ, зарим зүйл дээр одоо ингээнээр нь явуулаад ч юм уу те. Тэгэнгүүт зарим бүр үнэхээр сайн явдаг бас контентууд байна. Одоо тэр Facebook-ийн үзэлтийн хувь бас юунаас шалтгаалж байгаа гэхээр контентын чанараас шалтгаалж. Facebook ямар контентийг дэмждэг, ямар контентийг дэмждэггүй гэдэг зүйлийг бас ингээд ялгаад гаргах гэж байна. Сүүлийн одоо 6-7 жилийн судалгаа бас байна. Онлайнаар одоо ингээд сүүлийн үед ер нь би хүмүүс бас нэг юм захимаар санагдаад идэв. Яг ингээд би тэр ирээ зөвлөгөө авах нь нэг талаараа зөвч гисэн бүх юмаа ингээд заалгуулад аваа юм зөвч гисэн. Нөгөө талаараа яг сүүлийн үед ийм сошиал хэрэглээ амар их болцсон. Тэгээ Facebook ингээд хий ухаж яхаар ядаж нөгөө тодорхой хэмжээний AI-аас ч юм уу Google-ээс ч юм уу судалгаанууд хайгаад яг өөрийнхөө хийж байгаа ажлын хүрээнд ч юм уу бүр томор ингэ судалгаа хийж чаддаг юм гэдэг өөрийнхөө хийж байгаа ажлын хүрээнд ч юм ингээд судалгаанууд хийгээд тэрийг ингээд өөрөө өөртөө хэрэгтэй судалгааг нийлж хийх сурах хэрэгтэй байна. Тэгэх юм бол тэрийг бизнес бага шингээгээд ч юм уу явчих юм бол тэгээ энэ AI дээр чинь бас хүмүүс одоо сүүлийн үед нэг юм муухай буруу ойлголт авчаад байгаа шүү дээ. AI гарч ирснээр ер нь ажлын байран гэх гээд байна. За тэгээд хүмүүсийн хэрэгцээ шаардлага унах гэдэг нэг энэ зүгээр л нөгөө хүний ажлын байрыг одоо ажлын байр гэжтэй хүний ажлыг хөнгөвжүүлж өгж байгаа нэг хэрэгсэн шүү дээ. Одоо бид тийм бол өдөр тутмын хэрэгсэл болж шүү дээ. Жишээлбэл чи тэр 6 цаг суугаад хийх ажлыг AI оролцуулаад хийхэд 3 цаг өдөр хийчихдэг ч юм уу тийм. Илүү ийм ажил хөнгөвжүүлж байгаа тул миний ажлын байрыг бодох гэдэг зүйл биш байхгүй. Бас нэг талаараа тэгээ нөгөө талаараа бол энэ AI гэдэг зүйл шиг хөгжлөн өргөж тулчаад байгаа учраас энэ дээрээс бол тэр маркетингтэй холбоотой, бүүсттэй холбоотой анхаа шатны мэдээлэлүүд авчих бүрэн боломжтой. Яг 100% итгэж бас болохгүй л дээ. Энэ чинь нэг та нэг 60-аас 70% нь ер нь ортой байгаа. Ягаад гэвэл бүх нөгөө нэг одоо ардталт нь ажиллаж байгаа. Тэр нөгөө нэг дата сангууд нь бол мэдээж чинь Google Google ингээд бүх юм хальтын юмтай холбогдсон байгаа шүү дээ. Тэгээд тэндээсээ одоо байгууллагуудын мэдээллүүдийг татаж оруулж ирээ. Тэндээсээ ингээд нөгөө өөр маш хурднаар ингэж хайж оруулж ирж байгаа учраас би бас хүмүүстийг зөвлөмөр санагддаг. Зарим тохиолдолд өөрсдөө яг энэ одоо маркетингийн хаач бай, борлуулалтын хаач бай, бүүсний хаач бай тийм энэ бүх зүйлүүдээ өөрсдийнхөө бүр энэ бизнес жижиг төсөл хүртэл бичээд гаргаад бичиж бодлоо. Тэгэхээр энэ талаараа бас жоохон хэрэглээд үзүүл яа гэм бэ гэдэг зүйлийг бас ярих гэдэг. Одоо үсээ нэг хэмэл ухаангүй зүйл гэж юу нь байхгүй болчихлоо л тийм бүхэл салбар дээр яагаад гэвэл бид энэ зүйлийг нэг сураад ашиглаад цаашаа явахгүй бол угаасаа ирээдүйн зах зээлд ямар ч юм өрсөлдөх чадваргүй гэж боддог байхгүй. Тэр нэгсэндээ нөгөө хүний нөгөө хард скиллүүдийг хийж өгдөг болчихтой тийм. Тэгвэл бид яг энийг нь ашиглаад явах хэрэгтэй. Тэгээд soft skill-ийг илүү хөгжүүлэх хэрэгтэй болов гэж боддог. Одоо энэ дээр надад нэг юм гоё бодол өгдөө шүү дээ. За би ч одоо ер нь ингээл нөгөө 30 үргээл төхөөл явж байгаа юм шүү дээ тийм. Тэгэнгүүт намайг заяа яг 10 жил байхад юу гэж хэлдэг байсан бэ гэхээр
ийм soft skill буюу хүний ийм зөвлөмж чадвар шүү дээ. Энэ зүйлийг хүн амьдрал дээр гараад олоод авчдаг юм аа. Тэгээд hard skill-ийг амар сайн хөгжүүлдэг. Яг ингээд суралцж явах хугацаанд hard skill буюу өөрийнхөө яг ийм цаашдын нэг одоо ур чадваруудаа айгуу сайн хөгжүүлж байгаа гэдэг зүйлийг ярьдаг байсан бохоггүй. 10 жил байхад ч тэр оюутан болт ч тэр тэгж цагт өгсөн. Тэгсэн чинь одоо чи ингээд нэг юм анзаарч байна уу? Нөгөө мод иргэн гэдэг шиг нийгэм эргэж эхэлж байгаа бохоггүй. Тэр нь юу вэ гэхээр одоо бол 10 жилийн сургуулиудад ч тэр их сургуулиудад ч тэр soft skill-ийн хичээлүүд амар их ордог болчих. Хувь хүний хичээлүүд. Тэгээ ингээд ялангуяа энэ 10 жилийн хичээл дээр бүр энэ яг одоо сүүлийн үед нөгөө хувийн сургуулиуд амар болсон болоод байгаа шүү дээ. Тэгэнгүүт би сая өнгөрсөн жил өөрөө бас нөгөө хувийн сургууль Монгол дээр ингээд хэдүүлээ одоо багаар хичээл ажиллаад явж байгаа шүү дээ. Тэгэхэд хүртэл ингээд анзаарсан зүйл нь юу вэ гэхээр soft skill гэдэг зүйлийг амар их хөгжүүлдэг болоод тэгэнгүүт hard skill-тэй ингээд цуг хөгжүүлдэг болчих. Тэгээд hard skill-ийг бас одоо дөрөвний чиний хэлдгээр орлож байгаа нэг зүйл гарч ирж байгаа нь энэ AI. Гэхдээ энийг зөв хэрэглэхгүй бол нөгөө нэг хор бол одоо имийг зөв жороор хэрэглэхгүй бол хор болно гэдэг шиг энийг ч гэсэн яг зөв юугаар хэрэглэхгүй бол бидэд бас тодорхой хэмжээний эрсдэлтэй одоо хэд 100% гэж болохгүй ч юм уу те. Тэгээд яг энэ дээр одоо нөгөө prompt авчдээ зөв яг юм дараалтаа бичих хэрэгтэй гэдэг чинь зөв агуулгатай бичих хэрэгтэй гэдэг ч юм уу. Хатаглаа тиймэрхүү жижиг юмнуудыг бас мэддэг болчих юм бол хэрэглээд байхад тийм амар хэцүү зүйл юм бас биш шүү дээ. За за гэхдээ ер нь тийм зөв. Тэгээд би тантай бол яг санал нэгтэй. За одоо хоёул буцаад маркетинг бол борлуулалт руу гарах тий. Саний тэрний тухай хэлсэн тий. Жоох нэг хазаар явчихлаа. За гэхдээ ерхий ойлоо маркетингийг бол за бүр үнцээс нь ахуулаад бустийн ярьлаа тий. Контентын ярьлаа. За би танаас сүүлийн нэг асуулт байна. За амар сайн бүтээгдэхүүн байгаа заяа. Бүр хаанаас нь чарсан үнэхээр сайн. Бүр ингээд ухаад үтсэн ч те танд магадгүй юм 20 30 жилийн баталгаа өгдөг тийм бүтээгдэхүүн байгаа. Тийм бүтээгдэхүүн маркетинг хэрэгтэй юу? Тодорхой хэмжээнд хэрэгтэй шүү дээ. Ер нь шүү дээ те. Ямар ч бүтээгдэхүүнд маркетинг хэрэгтэй. За тэр маркетинг нь харин бит маркетинг байх уу, бит бус байх уу гэдгээс шалтгаалаад одоо бит гэдэг нь болохоор бодит маркетинг, эсвэл хийсвэр маркетинг байх уу гэдгээс шалтгаалаад өөр байна уу гэхээс биш. Ямар ч бүтээгдэхүүнд ямар ч одоо бүр ингээд бест болсон байгууллагад маркетинг хэрэгтэй байдаг. Яагаад тэгэхээр хэрвээ маркетинг байхгүйгээр одоо тийш нэг маркетингаар түрүү хэлсэнчлэн юу тогтоох гэдэг юм гэхээр нэгдүгürt урт хугацааны мөн чин буюу брендинг гэдэг зүйлийг үүсгэх гэдэг. Тэр маркетинг өөрөө доктортой байснараа. Хоёрдугаар тэр маркетинг өөрөө доктортой зөв явснараа хэрэглэгчийн итгэл, үнэмшил гэдэг зүйлийг олж авч байгаа. Энэ үнэхээр чанартай бүтээгдэхүүн. Одоо бид нар ч гэсэн худалдаа авалт хийж байхдаа тэгж боддог газар зөндөл олон байдаг шүү дээ. Энэ үнэхээр чанартай бүтээгдэхүүнтэй газар энд л бид нар эндээс л худалдаа авах гэдэг сольж чадна. Тэгэхээр эрэгтэй хүний сольж чаддгүй ганц зүйл нь юу гэхэл өсчин байна шүү дээ. Гэхдээ нэг тийм үг хүртэл гэсэн юм байна шүү дээ. Эрэгтэй хүн нэг үсээд суулж засуулдаг өсчиндээ эхнэрээс илүү үнжгээд. Тэгэнгүүт яг тэрнтэй ч л адилхан байхгүй да. Маркетинг гэдэг зүйл тэр өсчин чинь өөрийнхөө яг ингээд маркетингаар авах брендинг гэдэг зүйлээ, үн цэн гэдэг зүйлээ ингээд биднэрт харуулчих жоох байхгүй. Тэгээд тэр өсчингийн анх засуулахад 15 мянга байсан бол засуулж илээсэн сарын дараа жилийн дараа очиход 25 35 45 болоод тэгээ нэрээ солиод ийм барбар болцсон ч юм уу те ингээд ийм барбар өсчин ингээд ялгаахгүй засуулаад явчихна шүү дээ. Сольдог шүү дээ. Тэгээ бүр эсэргээрээ те нэг хүнээсээ ингээд үйлчлэг авсараа сурцсан үнэн өссөнгүүт одоо хэмцэн газар засах гайгүй хогийн байж магадгүй ч юм уу тийм. Яг тэрнтэй адилхан худалдаа авалтан дээр урт хугацааны маркетинг гэдэг зүйл өөр байж иж ямар ч сайн бүтээгдэхүүн байсан гэсэн маркетинг гэдэг зүйл байж иж өөрөө тухайн одоо байгууллагыг илүү одоо юм доктортой болгож өгдөг. Брендинг гэж бай, үн шинж бай, хэрэглэгчийн хувьд итгэл үнэмшил гэдэг зүйлийг ч бай илүү доктортой болгож өгдөг. Маркетинг одоо чи зүгээр өөрөө ч гэсэн анзаарч байвал урт хугацаанд маркетинг хийгээгүй байгууллагуудын яг ингээд адилхан эхэлсэн хоёр байгууллага байгаад байгаа байхгүй адилхан онд эхэлсэн. Гэхдээ яг төрөл нь өөр л дөө. За нэг нь бол нэг тийм ийм эд материал борлуулдаг. Нэг нь ийм хүнсний одоо салбарын ч юм уу тийм. Тэгэхэд яг адилхан нэг онд бараг нэг жилд ингээд нэг сард шахуу эхэлсэн хоёр байгууллагын нэг нь одоо бүүн болцсон явж байгаа. Нэг нь унаад эхэлсэн байгаа байхгүй. Яагаад унжийн эхлэр тэр байгууллагын доктортой урт хугацааны маркетинг гэдэг зүйл байхгүй болохоор борлуулалтанд дагаад дээрээс нэмээ хэрэглэгч нар багасаад унаад байгаа байхгүй. Ерөөсөө л тийм шүү дээ.
Надад би энийг яагаад асуусан бэ гэхээр яг нэг юм хүмүүс дотор олж байгаа л та. За окей. Яг сая танд хэлсэн чинь тэгэхээр сайн бүтээгдэхүүнтэй яг бодит кейс юм бол нэг ах уу. Маань нэг ах болохоор юу гэдэг вэ гэхээр юм нэг юм шууд ус цэвэрлүүлдэг юм бүтээгдэхүүн гаргадаг байхгүй. За. Одоо нэг шууд нэг карантнаас шууд цэвэрлүүлж ус суугаад байдаг шүү дээ. Яг тийм бүтээгдэхүүн зардаг. Тэр оруулж ирж байгаа бүтээгдэхүүн нь өөрөө за энэ нэг 13 гаруй жилийн баталгаа өгдөг. Дээр нь тэрэн дээр юм жилдээ нэг л удаа юм нэг жижигхэн юм сольждаг гинэ. Тэрийг нь үнэхээр ингээд сая яг цагтаа солиод явах юм бол баг нэг 20 жил тасралтгүй хэрэглэн гэдэг ч байхгүй. Авсан хүмүүс нь ч гэсэн нэг айгүй сэтгэл хангалуун байдаг. Тэгсэн чинь ахыг болохоор нэг асуудал нь юу байсан бэ гэсэн чинь маркетинггүй учраас цүн танилын үрээр л явуулсан. Баг юм азар шахуу зарагдаад явуулсан. Тэгэхээр энэ дээр бас яг хүмүүс бас нэг зүйл андуурж иж магадгүй гэдэг талаас нь би таныг энийг тайлбарлаж өгсэй гэж бас сайрсан байна. Тэгээд яг миний ч гэсэн үзэл бодлыг тантай ижлэх нь ямар ч сайн бүтээгдэхүүн байсан заавал бид нар маркетинг энэ дээр тодорхой хэмжээнд хийх ёстой. Тэгжиж магадгүй яг нэг урт хугацааны хэрэглэгчтэй татчих жаав. Гэдэг талаас нь асуулаа. За окей, хоёулынх нь ер нь маркетингийн нэг ярианы хэсгээр нь одоо ингээд өндөрлөө. Гэхдээ мэдээж цааш та уусаа дараа хэсгүүд юм тодорхой хэмжээнд ороод яв. За тэгвэл дараагийн асуулт. Одоо борлуулалттай ярив. Окей. Маркетинг бол нэг юм юм байна шүү дээ. За тэгвэл маркетинг бидний хүмүүс ингээд ер нь оруулаа ирчлээ те. Одоо тэгвэл оруулж ирчээ. За энэ хүнийг худалдаж авахын тулд борлуулалт хийх хэрэгтэй. За тэгвэл борлуулалт гэж юм юм дүүл. Борлуулалт гэдэг чинь өөрөө шууд утгаараа бол зүгээр л хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнээ борлуулах шүү дээ. Ямар ч тийм заах ямар ч бараа бүтээгдэхүүн байж болно. Тэрнтэй бит бүтээгдэхүүн байж болно, хийсвэр бүтээгдэхүүн байж болно. Хийсвэр бүтээгдэхүүн гэдэгтэр одоо нэг үр дүнгийн мэдхгүй жишээлбэл сургалт тууд байж дээ, онлайн сургалтууд, энэ танхимын сургалтууд гэл эдгээр чинь яг бид нар үр дүнгийн мэдхгүй ээж тэр зүйлийг худалдаж аваад байгаа байхгүй. Бит бүтээгдэхүүнийг бол шууд ингэ тийм энэ бал байлаа гэхэд барьж үзээд чанарыг хараад энэ ийм бал байна. Энэ нь ингэж хард юм байна. Ингэж юм байна гэдэг зүйлийг мэдээд худалдаа авах гэж байна. Шууд утгаараа бол зүгээр л хэрэглэгчдэд би өөрийнхөө одоо энэ балыг чамд зарж байгаа тэр хэлбэр чинь л өөрөө борлуулдаг. Тэгээд энэ чинь яг нэг юм арай жоохон одоо албан ёсны нэршил гэдэг зүйл нь одоо борлуулалт байх. Тэгээд энэ борлуулагч гэдэг дээр чинь одоо бүр сүүлийн үед юм юу хүртэл гараад ирсэн байл шүү дээ. Нөгөө ажлын байр хүртэл гараад ирсэн байл шүү дээ. Бодлооны зөвлөх, борлуулалтын ахлах болсон байсан. Борлуулагч ажил даав гэдэг. Тэгснэ энийг яг хүмүүс юугаараа хийгээд байна гэхээр нэгдүгээр нөгөө нэг юм ер нь борлуулалт гэдэг одоо зүйлийг ямар ур чадвартай байж хийх вэ гэхээр зүгээр түрүүний чиглэл хэлсэн нөгөө soft skill-үүд ур чадвар. Хамгийн түрүүнд харилцаа. Тэгээ хоёрдугаар тодорхой хэмжээний төр хүн судалгаа тавих хэрэгтэй, мэдээлэл тавих хэрэгтэй. Хэрэглэгчийн талаар гэсэн үг шүү дээ. Бүтээгдэхүүн хандлага. Бас борлуулалтын талаар хэрхэн яаж шийдэх вэ? Тэгэнгүүт гуравдугаар болохоор аюул сайн юм. Манифест хийж чаддаг. Одоо жишээлбэл худалдаа авах байлаа гэж бодоход би одоо борлуулагч байлаа шүү дээ. Би одоо өөрийнхөө оронд чиний оронд өөрийгөө тавьж үзье. За энэ хүн хэрвээ бараа бүтээгдэхүүн худалдаж авахд ийм хүслээр байна. За би хэрвээ энэ хүний оронд үзсэн бол ийм байна гэдэг талаас нь бодож үзэх хэрэгтэй гэсэн. Тэгээ ер нь бол энэ зүгээр л юм hard skill хэсэгтэйгээр зүгээр л soft skill сайтай байхад зөвлөн ур чадвар сайтай байхад хувийн өөрийнх нь харилцааны ур чадвар сайтай байх. Хийдэг. Окей. Баярлалаа. За тэгэхээр ерөнхийдөө бол борлуулалт за яг энэ саний хэлдэгсэн зүйлдөө яг л нам бүтээгдэхүүнээ бол зарахтай. Яг нь бүтээгдэхүүнийг нэгсэндээ за муухаар хэлбэл сайн борлуулагч бол шууд шахдаг тийм ийм авах гарцгүй болгодог. Заавал ийм нэг авахар болгодог. Энэ өөрөө юм сайн борлуулагч хүний бас нэг үр дүн тийм. За байгууллагч чийлэх юм бол юу анзаардаг вэ гэхээр за сайн одоо сайн бүтээгдэхүүн байлаа. За магадгүй ингээд тэнд сайн ингээд дэд бүтцээ ажиллаж сайн ингээд менежмент явж байлаа. Тэр байгууллага тэгэхээр юмаа зарж байгаа нэг заавал сайн борлуулагч хэрэгтэй байна те. Зарж мэддэг, зарж чаддаг. Зарим тохиолдолд тийм, зарим тохиолдолд үгүй. За чинь ямар тохиолдолд үнэхээр сайн бүтээгдэхүүнтэй байгаа, үнэхээр одоо бүтээгдэхүүн өөрөө сайн байгаа гэсэн үг шүү дээ. Маркетинг нь явахгүй байгаа тохиолдолд борлуулалт хэрэгтэй. Нэг талаараа.
Нөгөө талаараа үнэхээр сайн бүтээгдэхүүнтэй байгаад маркетинг нь өөрөө бид үзсэн дээ. Маркетинг өөрөө борлуулалт болох тохиолдол байдаг. Борлуулалт бас өөрөө буцаагаад маркетинг болох тохиолдол байдаг гэж ярьсан дээ. Яг тэрнтэй адилханаар үнэхээр сайн бүтээгдэхүүн байгаад маркетинг нь явахгүй бол сайн борлуулагч байхгүй бол бодлого болчих гэсэн. Сайн бүтээгдэхүүн байгаад маркетинг нь өөрөө сайн явах юм бол заавал нэмэлт борлуулагч авч цалинжуулаад байх шаардлага байна. Нэг ч тэр хүн өөрөө борлуулалтаа хийчих чам. борлуулалтаа хийчихнэ гэсэн үг үү? Тийм. Энэ дээр хамгийн бүр бодит жишээ шүү дээ. Саяхан одоо нэг энэ Мишель шүү дээ. Мишелийн яг нэг Wall Street дотор чами дэлгүүрээ нэлээд дээ. Дэлгүүрээ нээх гээд шуун бол ингээ гарч ирсэн. Одоо тэр нэг өөрийнх нь YouTube суугаар нь одоо ингээ дэлгүүр нээх гэж байгаа надад бабаа ярьжсэн байхгүй. Тэгээд дэлгүүрээ яг тэдэн сарын тэдэнд нээнэ гэд нээлтийнх нь өдөр яг тэр хэлбэрийн чинь зүгээр худалдааны гудамж битүү авч ирсэн. Одоо тэр сошиал дээр бас нэг контент төрөл байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр өөрөө маркетингаа чичиж борлуулалтаа чичиж. Окей. За айгуу гоё тайлбарлаж өглөө. За тэгвэл сайн борлуулагчийн тэгвэл шинж нүүрээ яг ямар вэ? Сайн одоо би борлуулалт хиймээр байна шүү дээ. За тий. Тэгвэл ер нь яг яах вэ? Жишээлбэл одоо би одоо та яг ийм хүн тайлбарлаж байгаа гэж бодороо за. Би ер нь ингээ борлуул надад юм бүтээгдэхүүн байна. Тэгээ би тэр ингээ борлуулж чадахгүй байгаа. Маркетинг ингээд амар их орж ирж байгаа заа. За баг өдөрт ингээ 100 200 бараг чатарч байгаа. Гэхдээ тэндээс нэг нь ч юм борлуулалт болохгүй. Үр дүн амжирахгүй. За яг та тийм нөхцөл байвал одоо ер нь хийх нь бас яг тийм нөхцөл байгаах. Яг тэгэхээр тиймэрхүү бас нэлээд хүмүүс холбогддог те 200 маш урсгал ороод байна. Гэхдээ бүтээгдэхүүн зарагдахгүй байгаа те. Энэ тохиолдолд за би өөрөө компани эзэн байлаа гэхэд тэр бүтээгдэхүүнээ зарч чадахгүй гэсэн үг үү? Эсвэл шинэ борлуулагч авах хэрэгтэй. Би зүгээр яг наадхан дээр чинь хоёр л үг тайлбарлаж заяа. Ямар хүнийг яг үгүй миний бодлоо. Ямар хүнийг сайн борлуулагч гэх вэ гэхлээр нэгдүгээр сэтгэж чаддаг. Маш одоо хугацаанд сэтгэж чаддаг. Хоёрдугаар ярьж чаддаг. Тэгэл бол өөр тэр хүн өөр тэр хүн ямар ч зүйл шаардлагагүй гэсэн. Мэдээж яг нөгөө ой тогтоолт хэрэгтэй шүү дээ. Чинь одоо жишээлбэл чийж борлуулалтын салбарт ажиллаж байсан, биш борлуулалтын салбарт ажиллаж байсан гэх тийм нөгөө бүтээгдэхүүнийг мэдэхгүй хэрэгцээ тэрийг тайлбарлаж чадахгүй шүү дээ. Хэрэгцээ шаардлагыг ойлгуулж чадахгүй гэдэг шиг ой тогтоолтууд мэдээж хэрэгтэй. Гэхдээ хамгийн чухал хоёр зүйл нь юу гэхээр аягүй сайн сэтгэж чаддаг. Аягүй сайн ярьж чаддаг. Үгийн байлгдаг гэсэн. Тэгэл бол окей. Энэ бол нөгөө нэг хүмүүсийн одоо дөрөвний чиг дээр дахиад нэг яриад байгаа soft skill гэдэг зүйл. Би ч бодоод үзэлтэй. Монголд за олон улсад одоо яг ямар үгүй юм мэдэхгүй байна. Би судалж үзэж байгааг болохоор сонирхож байгааг болохоор Монголд бол заяа борлуулалтын мэрэгжил худалдааны зөвлөхийн ийм ажлын байр мэс төрөл гараад ирсэн чинь баг мэрэгжил бол хөгжиж шүү дээ. Тэгэхээр сүүлийн энэ нэг за 3-4 жилийн хугацаанд л хөгжиж байгаа зүйл байхгүй. Яг коронавигийн үеэр тэрнээс хойш 2 жилийн хугацаанд яг тэгэнгүүт Монголд яг энэгээр hard skill олгодог нэг ч ихтэй зүйл байхгүй. Борлуулалтын мэрэгжил гэдэг зүйл их сургууль байхгүй гэсэн үг байна. Энийг юун дээр нь оруулж заадаг вэ гэхээр одоо бизнесийн удирдлагаар сурж байгаа хүмүүс ч юм уу тийм маркетингаар сурж байгаа хэмжих хүмүүс зүгээр дунд нь ерөнхий байдлаар заадаг. Тэрнээс биш бүр одоо hard skill болоод хөгжөөд тийм бас их сургуулиас 4 жилийн хугацаанд борлуулалтын мэрэгжилтийг юу сурах юм. Яг нь би бас яг ийм хараад тийм. Ер нь сайн борлуулагч байх юм бол ингээд ийм нэг за тэр пунктын дээр сайтан болох боломжтой. Гэхдээ тэр хүн нэг ийм сайн борлуулагч байх юм бол болох юм бол ихэнх яг нөгөө нэг ийм угаасаа яг тэг амжилтанд хүрсэн хүмүүсийг хараад хахад ер нь бүгдээ сайн борлуулагч нар байдаг шүү дээ. Үнэхээр асуудал үсэн ярьцдаг, үнтэй ойлголцдог ямар ч юм байсан те. Тэгээд энэ ярианы баялагтай. Тэгжиж ер нь бас яг энэ нэг ихтэй сургуульд олгодоос илүү чухал идэвхтэй болдсон болов да. Тэгээ ер нь амьдрал дээр анх ингээд надад жишээ хүн болсон цагаас ахуулаад би тэгж боддог шүү дээ. Яг нь сүүлд л зүгээр бодож байгаа юм л да. Ингээд маркетинг гэдэг зүйлийг ойлгоод хэлснийхаа дараа бодож байгаа байхгүй юм. Хүн ер нь амьдрал дээр гарснаас хойш ингээд юм тодорхой хэмжээнд борлуулалт хийж эхэлдэг юм байна.
За яаж юм бэ? Би нэг хүн тэгж хэлсэн. Тэгсэн чи яаж юм бэ гэж. Тэгээд би ингээд анх одоо тэр чинь нэг цэцэрлэгтэй ч юм уу те ингээд 10 жил ингээд байхдаа юм хүрээлэлтэй болох гээд өөрөө болгож гэж байгаа байхгүй. Хүрээлэлээ бүрдүүлэл. Тэр чинь нэг тодорхой хэмжээнд би тэр хүнд өөрийгөө таалагдуулж иж тэр хүн надтай нийлнэ үхээс биш таалагдахгүй байх юм бол таних ч юм шүү дээ. Ер нь бол. Тэгэл яг ингээд тийм хүрээллээс авахуулаад тэгсэн чинь миний яг ингээд дахиад нэг хамгийн сайн одоо бест борлуулалт тэгэл ярангууд нөгөө их нэртэй өөрийгөө борлуулж чадчих байгаа байхгүй. Амьдралдаа бас борлуулалт тийм явж шүү дээ тий. Тэр хүн ингээд намайг сонгосон би ингээд борлуулалт хийсэн байгаа байхгүй. Тэгэхээр ингээд амьдралдаа ч гэсэн тодорхой хэмжээнд яг хөгжилтэй байдаг л бодож байгаа юм. Амьдралдаа ч гэсэн тодорхой хэмжээнд борлуулалт бас хийдгийм байна гэж зүгээр нэг өөрөө бодчиход энийг л явчлаа. Сүүлд нэг найзтай бас ярьж ирсэн. Амьдралын чинь ингээ мөрчин л ер нь борлуулалтын одоо юм биш үү? Борлуулалт юм биш үү? Гэхэд яриад инээлтчихсэн. Окей, айгуу төлөвлөстэй. Хүн тэгвэл ер нь төрхөөс авахлал яг л нэг сая таны хэлдгээр өөргөө нөө сонгуулагч наа гэж нэг өстө борлуулалтын юм нэг скиллүүд л яваад. Чи өөрөө одоо нэг өсөндөө жишээлбэл те ямар нэг юм ажил эрхлээг байхдаа чи өөрөө бараа гэсэн үг байхгүй. Тэгээ чи өөрөө бараа учраас чи тэрийг хэрэглэжтэй нийлүүлэх гэдэг шүү дээ. Яг ингээ чи тэр ойр байгаа нь одоо чи надад өөрийгөө борлуулсан эсвэл би чамд өөрийгөө борлуулсан гэсэн үг байхгүй. Тэгжиж чи тэр ингээд хамт байгаад алиндаа таалагдаад нийцээд одоо брендинг нээлүүлж ирнэ чи тэр хол тогтчиход шүү дээ. Одоо чи тэрийн дунд бол яг энэтэй адилхан тухайн бүтээгдэхүүнийг одоо брендингийн тогтоогоод үн цэнийг бий болгоод ихтгэл өмчлөлийн бий болгоно гэдэг чинь яг нэг юм хүн хоорондын харилцаатай л мангар адилхан байна. Окей. Окей. За тэгвэл одоо хоёлаа яг сая таны ярилцсан шиг одоо хоёлаа буцаад юу руу орё? Химэл оюухан руу орё. За угсаа нөгөө химэл оюухан гэдэг зарлаа тий. За та ер нь өөрөө л оролцсон юм л дээ. Тий. Уцаад орцсон. Хүн ер нь одоо нөгөө нэг угсаа одоо баг магадгүй энэ зүүн чинь өөрөө тэгээ 100-аар нэрх юм бол угсаа химэл оюуханы 100 баг. Угсаа дистрикт гимэд хийж гарч ирэл ер нь бол болсон шүү дээ. За ер нь нэг сүүлийн за коронавирус хойш гэр чинь нэг 4 жил юм уу 3 жил ер нь хүмүүс ингээл шуурга гараад ирж байгаа тий. За энэ хувьсгал дээр ороод нөө химэл оюухан ч орсон чинь яг сая хийснээр бүгдэн дээр орж ирдэг гэсэн. За маркетинг ороод ирсэн. Яг саяны бүтээгдэхүүний зарах хэвээр борлуулалтын дээр хүртэл ороод ирсэн. Тий? Ингээд ирэхээр яг нэг химэл оюухан тэгвэл борлуулалтын дээр хэрэгтэй юм уу? Маркетинг дээр хэрэгтэй юм уу гэдэг зүйл гарч ирж байна л та. За яагаад би нэг асууж байгаа нөхөр за сая гин нэг химэл оюуханаар хүмүүс нөө ээр бичлэг гэдэг үлцээ. Тэ? Яг дүнгиж яг тэр нэг юм хальт гарч ирээл жимний ашиглал хүмүүс хийгээл бүх хүмүүс бүх маркетинг байгууллагууд гэж хэлсэн тэ. Ингээд нэг 30-40 секундын рил. Тэгсэн чинь яг одоо юу болсон бэ гэсэн чинь за ер нь баг тэгж хийж байгаа байгууллага одоо буцаа харагдах болчихлоо тий. Ингээд яг бодохоор за яг энэ химэл оюухан нэг талаараа юунд хэрэгтэй юм? Бүтээгдэхүүнд тий борлуулалтанд яг хэрэгтэй юм, маркетингд яг хэрэгтэй юм. Яг бид эдийн боддог шиг юм яг часгийн яг санааг гаргаж ирч чадах уу? Та энэ дээр юу гэж бодож байна? Тодорхой хэмжээнд оролцоо хэрэгтэй шүү дээ. Яг одоо анх бол ингээд гарч ирж байхад мэдээж нэг хүн болгоно шинэ юмд юм хуйлэрдэг шүү дээ. Ялангуяа манай монголчуудад энэ шүү дээ. Нэг юм шинэ юм манад ирлээ. Гал бүгд ингээд тэгснэ жилийн дараа болохоор тэр наа чи хог юм бэлээ гэдэг шүү дээ. Яг тэрнтэй адилханаар AI анх гарч ирээд яг одоо ChatGPT, Gemini тэгээд Claude дээр сэтгэхгүй яг хэрэглээний төвшөнд байхад нь бол хүн болгон дээр ингээд best гоё ярьж байлаа шүү дээ. Тэгсэн чинь одоо AI уг нь бол улам чанарчаад байгаа байхгүй. ChatGPT дээр Claude бүр амар болчихлоо шүү дээ. Тэгээд одоо Gemini дээр видео медиа ингээд зураг бэлтгэдэг юм бол тэрийг бүр ингээд тасархай хийдэг. Өчнөө олон AI гараад ирлээ. Яг бүр ингээд бодит юм шиг. Чи тэрийг зүгээр ингээд яг ингээд зогсож сууж байхад яг бодит юм шиг. Гусч чагаад AI төсцөнд байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө AI хөгжих тусам нэг эрсдэлтэй зүйл гарч ирээд. Яг гоо би зөвлөсөн шүү. Тодорхой хэмжээнд хэрэгтэй. Маркетингч тэр борлуулагч тэр аль аль нь хэрэгтэй. Гэхдээ дахиад энийг дагаад нэг эрсдэлтэй зүйл нь юу гэхээр хүмүүс итгэхээ болоод эхэлж байна. Наа чи хийсэн юм шиг. AI-аар хийсэн биш үү? Тэгдэ. Нөгөө талаараа дахиад нэг эрсдэлтэй зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр одоо яг чи битүүртэй адилхан яг нэг бодит хүний дүр гаргаад тэргээр юм яриулаад тэргээр дуулуулад тэрний тоглосон киног хийгээд
сошиалар сэвхэд ямар мундаг жүжигч юм бэ? Ямар мундаг дууч юм бэ? Хаанхын дууч юм бэ? Тэгэл нөгөө жоохон юм тэр чин одоо жишээлбэл сүүлийн үед тэр юун дээр ажиллагдаж байна гэхээр юу яагаад байна л та? Байгууллагын маркетинг дээр аягүй их ажиллагдаж байна. Дээрээс нэг видео контент дээр одоо жишээлбэл нөгөө нэг дуу муу хийгээл одоо энэ ярьсан засаад байгаа шүү дээ. Тэрэн дээр бас аягүй их анзаарагдаж байна. Би саяхан заяа нэг контент үзээд тэг ингээд юм амар лаг юм болгоцсон. Одоо манай нэг Монголын орны тухайд ингээд бүр амар лаг болохоор хаалт нэг бүтэн юм амьд хөгжмийн хамтлаг оркестр ингээд тоглож байгаа. Тэгээ наадтал нэг юм сахал устай амар гоё. Манай нөгөө нэг хүн хамтлагийн залуучууд шиг тийм хүмүүс ингээд ирсэн. Амар зогсоол тоглож байгаа байхгүй. Тэгэл ингээд дуулаад ай май тасархаа хийж байгаа. Тэгсэн чинь дуулаад ихсэн чинь яг нэг өвөр Монгол тал руугаа аялахтаа ороод эхлэхгүй. Тэгээ би доотлогын комментууд нэг ороод юу гэж тэгсэн чинь сайхан дуулдаг хүү бай. Өвөр Монгол дуучна уу? Эсвэл тэр ингээд AI гэдэг зүйлийг хүмүүс мэдхгүйгээр шууд бодит юм болгож игээд авчихсан. Энэ өөр амар эрсдэлтэй мангар аюултай зүйл нэг талаар. Нөгөө талаараа бол нөгөө бас жоохон ихтгэл үнэмшил гэдэг зүйл одоо маркетинг дээр ашиглахад бол жоохон төрхөө болчихсон гэсэн үг. Тэгээд бусдаараа бол давуу талтай зүйл ч бас юм байна. Жишээ нь AI контентийг шүү дээ тий. Энгийн контент AI контент хоёрыг яг маркетингд ашиглахад шүү дээ тий. Хоёулынг нь органикаар явуулаад, хоёулынг нь бустлээд явуулахад, органикаар явуулахад AI контент илүү хангалттай. Бустлэхэд нөгөөдг нь илүү хангалттай. Тэгэхээр энэ бас нэг юм цаагаараа нэг Facebook-ийн алгоритм бас нэг билээд байна. Окей. Миний бодлоо нөгөө нэг хэмэл аюуханаар одоо ингээ бүх юм дээр орж ирдэг гэсэн тий. Тийш. Бүх юм дээр орж ирдэг. За одоо жишээлбэл би ингээл нэг байгууллага руу мэдээлэл авах гэж чадчих шууд хэмэл аюуханаар хариулал тий. Ингээд хэмэл аюухан бичний рил хийгээд ингээд ороод ирэхээр надад юу санагддаг болсон бэ гэхээр тийм нэг сүнсгүй санагддаг болсон. Ер нь тийм шүү. Ингээд юм амьд биш. Тэгэхээр би юу гэсэн үг гэхээр яг тийм сүнсгүй санагддаг зүйл тийм нэг зүйлсээс шууд нөгөө тий ажилтнтай нь холбогдё. Эсвэл яг юм бодит тийм хийсэн бичлэг үзье. Гэдэг зүйлийг би илүү их юм хүсдэг болчихсон байхгүй. Тэр утгаараа бас яг нөгөө бүр саяхан ярьсан бүх хүмүүс буцаад камера бариад явж гин те текстээ хавшаад хоолойгоо уншаад явж гин ингээ явж байгаа. Энэ буцаад нөгөө нэг илүү чанартай юм байна гэдэг нь ер нь буцаа орж байгаа болов гэж боддог. Тийм шүү дээ. Угаасаа нөгөө хосолсон байдлаар одоо сүүлийн үед аягүй хийдэг болчиход шүү дээ. AI зарим тохиолдолд хийж ингийн контентер зарим тохиолдолд хийж ин. Тэнгүүт түрүүний нөгөө хэлээд байсан надад жишээлбэл сайн борлуулагч гэж ямар нэг хэлбэр гэдэг юм бол зүр сэтгэж чаддаг. Хоёрдугаар маш сайн ярьдаг байх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгээд сэтгэж чаддаг, ярьж чаддаг байж ич тэр хүн мэдрэмж төрөл. Нэг юм хүн хоорондоо харилцааны нэг юм нарийн мэдрэмж гэж байгаа шүү дээ. Нөгөө хүнд юм дээ. Ярианы одоо жишээлбэл өнгөөр хүртэл. За магадгүй би таныг жоохон ингээ ууртаагаар хэлж гэнэ үү те. Эсвэл юм нэг жоохон юм нэг баяртайгаар хэлж гэнэ үү гэдэг чинь яг нэг л юм нэг хоолгор гусаар те ямар ч юм. Тэгэж тоош хэлбэлцэл байхгүй. Яг го цаашдаа хөгжүүлэх нь тэгээд бүр амар л болох байх. Ер нь цаашдаа бол бас окей ямар ч асуудал болчих واخ. Гэтэ одоогийн нөхцөл дээр бол юм баг. Сүүлд бас нэг хоолой яг юм уншдаг эдэн Монгол ээуд гараад ирлээ те. Мэрхэн ээж гэлөө. Тэр гэдэг бас яг гоо тавихад бас арай илүү дээр байлээ. Арай илүү дээр байлээ. Гэхдээ бас яг тийм нэг яг цэвэр монгол хэлээр бас яг хүмүүс яг тийм нэг аялахтай. Манай өвөр монголчууд нэг те алах хэлээр ярьдэн шүү дээ. Яг тэрнтэй ер нь бол нэлээд юм төстэй бол явж шиг байлаа гэж л анзаарсан. За тэгээд сая нэг хоёулын чатбот ирсэн те. Чатбот угсаа би сая нэг байгаль руу ороод шууд ээр зааж те. Одоо яг энэ тал дээр яриа бичээ. Надад бол ингэ санагдаж байгаа байхгүй. За гимт ингээл би ингээл унтчихлаа гэхэд маа би энэ зарж байгаа бүтээгдэхүүнийг нөгөө хүн пэйж хуудас руу ороод те. Шууд ингээ асуугаал. За тэн дээр шууд чатбот ингээл харьцаал. Тэнгүүд бараг ингээл зарчих юм болоод байгаа юм. Химэл аюуханаар. Тэгсэн чинь яг ингээд бодит байдал дээр гисэн чинь химэл аюуханаар орд тавьчихж байгаа хүмүүс за магадгүй нэг цөөхөн идэх мэдээлэл авчдаг те. Дугаарыг авчна, хаягийг авчна. Эсвэл ихэнх хүмүүс яаж нэгэд анзаараад үзсэн чинь ажилтнтай ч холбоотой гэдэг чинь. Энэ үед та за одоо нэг хоёр төрлийн чатбот яваад байгаа. Химэл аюухан суртай нөгөөдг нь өөр энгийн метагаас гаргадаг те. Энэ үед ер нь та алийг илүү сонгож байна. Ер нь аль нь илүү яг юм амьд те эсвэл борлуулалт руу юм зөв чиглүүлсэн. Яг хоёулынгийн хэлж үзсэн. Аль нь л одоо метагийнхын эждэр за тэгээд одоо хүмүүсийн сайн нөгөө нэг мэддгээр ийм AI одоо чатботууд ер нь ийм чатботууд нөгөө нэг аппликейшнууд платформуд гэдэг юм. Би бол одоо нөгөө миний чатыг ингээ хэрэглэх амар дуртай. Проашгийн аваад хэрэглэхэд бол
хоо гайгүй гэдэг. Усаны тасабат бол монгол хэлийг аягүй сайн хэмжиж чаддаг. За тэгээд хэрэглэгдэхүүнүүд нь төлөвлөд нь ч гэсэн илүү юм амархан шилдэг сурахад. Тэгээд бас тодорхой хэмжээнд амархан мөртлөө өргөн хүрээд хариулж чаддаг. Гэхдээ ер нь одоо би бол ингэж боддгийн. Өөрийнхөө яг маркетинг болон борлуулалт тал дээр бол AI нэг 80-20 гэж байдаг шүү дээ. Одоо тэрэн шиг 80% бодит 20% AI ажиулаад ч юм уу гэж явдаг. Эсвэргээр харин яг юм ажил хэргийн талаас ч юм уу яг бичиг баримт талаас бол офс хэрэглээний талаас бол бараг 60-40 ч юм уу 50-50 ч юм уу гэж байна. Тийм. Нөгөө тарих амар хожуулж өгдөг болохоор тэгэл бас яагаад вэ? Амар сатуу хос скиллүүдийг л дөрвөлжүүлээд хардаг шүү дээ. Тэнгүүд борлуулалт дээр бол яг энэ чатбот гэдэг зүйлийг хоёр нөхцөлд нэг нөхцөлд чатботыг хэрэглэх боломжтой гэж би боддгийн. Тэр нь юу вэ гэхээр нэг биш хоёр нөхцөлд. Тэр нь юу вэ гэхээр нэгдүгээрт нөгөө нэг борлуулалтаараа дамжуулаад тухайн хэрэглэгчдэд ямар нэгэн зардал гаргахгүйгээр бүтээгдэхүүнийг таниулах гэж байгаа бол одоо таниулах гэж байгаа бол мангар утга тексттэй ч юм уу эсвэл ингээл хэдийг тексттэй ингээл нэг удаа гарч шууд ингээл мэдээлэл бөмбөгдөөл яваад байгаа юм шиг шүү дээ. Тиймэрхүү чатботн дээр бол яг таниулах зорилгоор ашиглаж байна. Нөгөө талаараа шууд хямдхан бүтээгдэхүүн дээр чатбот ашиглаж байна. Яагаад гэхээр одоо чи ч вэ би ч вэ тэ 20,000 төгрөгийн 30,000 төгрөгийн бүтээгдэхүүн дээр хийж хэрэглэхгүй өөртөө чи хэрэгцээтэй гэж бодож илвэл шууд авдаг. Тэр өстой нөгөө нэг эсэргээр харин хурдан авахын тулд баг хүн бичихгүйснээс чатбот нь миний үүдээс бичих юм бол газ бичээд газ мэдээлэлүүд авах. Газ насны дугаар болцсон. Захиалга хөрвөлтийн тэдэн цагт авчид тэгээд ингээд явчод илүү амархан. Үнэтэй бүтээгдэхүүн дээр үнэтэй гэдэг нь одоо хідээс дээшээ болоод эхлэхээр монголчууд ер нь тэрэнд ингээд худалдаа авалт хийхдээ эргэлзэж ер нь зам Монгол улсын 3 сая гаруй хүний 100% гэж бодох юм бол тэрний ер нь бол нэг 80% бат эргэлздэг. 100,000 төгрөгнөөс дээш үнэтэй бараа багахад бол за ер нь ихэнх нь бодондоо эргэлзэж хийдэг гэсэн. Харьцуулаад өөр юм газар юу байна гэлээ. Одоо энэ чинь нөгөө сургалт мөртөл зархад хүртэл амир ажиглагддаг байна шүү дээ. Манай монголчууд ер нь ийм амир нөгөө халамж хүсдэг хартам кэрлүүлэх хүсдэг. Тэгээд тэрийг заавал ингээд нэг бүрслийн тайлбарлуулж авах гал нэг бүрслийн өөртөө хэрэгцээ шаардлага нь мэдээж авах. Тэнгүүд 20-30,000 төгрөгийн юм дээр бол зарим нь бол тэгж боддог байх тийм. Дөөрдүүдэд өнгөрсөн ч хамаагүй гэж боддог байх. Өөртөө үнээр хэрэгтэй юм авч чадчихвал. Тиймэрхүү зүйл дээр бол яг чатбот ашиглах бүрэн боломжтой. Гэхдээ үнийг ашиглал лөөр гэж байгаа биш шүү. Зүгээр чатбот ашиглавал танд илүү зардалт чинь хэмнэлттэй. Дээрээс нь нэмээд илүү хурдан хугацаанд. Одоо нэг 24/7 гэдэг шиг бүх цаг үед чинь хэрэглэгчд ингээ хариулаад явах боломжтой шүү. Хэд үнэтэй бүтээгдэхүүн дээр бол за одоо бүр 100-200 мянга болиё л да тий. Ер нь бол нэг 500 мянгаас дээшээ байгаа л хэлэхэд хүмүүс бол яалчгүй хэрэглэж бодоод эхэлдэг шүү дээ. Тэгэл яг 500 мянгаас дээшээ бүтээгдэхүүн дээр чатбот гэхээс илүүтэйгээр яг боддоор л юм байна. Хүн хоорондын харилцаа ядаж дараа нь нөгөө нэг за би энэ хүнээс судалгаа авалт хийж байгаа болохоор гэдэг нэг итгэл байгаад байгаа шүү дээ. Одоо буцаагаад бүр муухайгаар хэлгээд тий холигдуулсан байдаг гэж шүүхэр цагдаагаар явахад одоо монголчууд ч ямиг нэг амир нөгөө нэгтэлж авдаг хүмүүс шүү дээ. Шалгаж шүүхэр цагдаагаар явуулах гэхэд хүртэл ингээд энэ хүн байж. Чатботн дээр бол хэд өндөр түнтэй бүтээгдэхүүн. Одоо чатботоор борлуулалтыг заах юм бол ер нь хэцүү. Зарагдахгүй. Мянга тэр нь AI суурьтай байна уу энгийн нөхөр гот гэж амарч байгаа. Энгийн нөхөр гот ч юм бол нэг хэдэн текст ингээд оруулаад автоматар тэр нь чат гэхэд явдаг тий. Тэгээд яг нэг ганц нэг юм нэг юу хүсгээд фоллоу авах хүсгээд ингээд дарж ордог ч юм уу тийм байдлаар. Гэхдээ л тэр бол хүний тодорхой хэмжээнд одоо түрүүнээс нэг мэдээллийн чанартай юм уу гэхээс биш бусдаараа чанар шүү дээ. Тэгэхээр ч одоо тэгээд хоёлаа бол одоо биеэрээ ч үзлээ хүмүүс өөрсдөө ч хэрглэж үзлээ борлуулалт хийдэг байхдаа саяхан ч гэсэн хэрглэж үзлээ тэгээд хүмүүс бас ингээл ирээл асуугаал ингээл яхад өөрсдөөс нь ч гэсэн энэ хэрэглэгчдээс ч гэсэн ингээл мэдээллүүдийг аваад байна гэсэн. Одоо тэгэл манай дээр чатботын үйлчлэгээ байгаа ч гэсэн хэд тийм өндөр дүнтэй юм дээр чатбот хэвлэл осож өгөхгүй яваад байгаа шүү дээ. Окей. За чатботыг за окей айгүй тайлбарчлаа. За тэгвэл би шүү дээ. За дараагийн асуулт өгсөө хоёлаа ярьж байгаа юм чинь. За таасаа яг нэг зүйл ярьсан тий. За яг ийм ижилхэн төвшөнд хоёр маяг байгуулах. Нэг нь дээш яваад байгаа. Нөгөөх нь за урт хугацаанд дахиж тий. Бүр ингээ унаа яваад байгаа.
Нэг тэгвэл энэ дэр маркетинг хэрэгтэй юм байна. Тэгвэл яг ижилхэн төвшөнд явж байгаа хоёр байгууллага. Нэг нь ашигладаг, нэг нь ашигладаггүй. Ийм байвал одоо яг өнөөдрийн нөхцөл шүү дээ, тийм. Ийм байвал яг өнөөдрийн нөхцөлийг иймэрхүү явж байвал таны одоо тийм бизнесийн борлуулалт болон маркетинг гэдэг юм хэрхэн нөлөөлөх вэ? Яг юм гэдэг нэг хоёр талтай л да. Тэгээд аль талаас нь бодож үзэх юм бол зэрэг ингэх боломжтой, зэрэг унах боломжтой. Энэ дээр бол яг уу за миний хувьд байсан бол би яг түрүүний хэлснээр би бол зөвхөн офс хэрэглээнд AI ашиглаад буцаад нөгөө борлуулалт маркетинг гэдэг талаас нь одоо сая асуулаа шүү дээ. Тэр талаас нь бол би яг 100% органикаар. Бүр яг 100. Нэг талаараа ажиллагаа ихтэй, нөгөө талаараа ингээд хүний нөөц санхүүгээ өгч гисэн юм өндөр зардалтай ч гэсэн үр дүн өгөөж нь асар. Яг органик хэрэгс. Тий. Тэгэнгүүт яг хослуулаад ашиглах юм бол одоо өөрийнхөө хард скиллийн одоо мэдгүй чадахгүй юм бас мэдээж байгаа шүү дээ тэр чинь. Тэр зүйлүүдийг ингээд нөхүүлээд яг юм офис хэрэглээндээ бол явчих болж байгаа байхгүй. Яг контент талаас нь борлуулалт талаас нь намайг алийг ашиглах байх юм бол би яг шууд органикаар л тий. Яагаад тэгэхээр нөгөө ялангуяа Монголд одоо жишээлбэл бизнес явуулж байгаа тохиолдолд бид нар ямыг дандаа углуургыг хатдаг. Нэг бүр эртээр үесэл одоо тийм юм шиг байгаа юм. Би бодохдоо юм сэтгэмжийн хүртэл яг тийм. Тэгээ хэлж байгаа, ярьж байгаа үг нь хэллэг нь хүртэл ингээд юм далд утгатай байдаг. Тийм. Тэгэнгүүт яг тэрийг бодох юм бол урт хугацаанд үр дүнгүй хөх зүйл нь надад органик маркетинг. Яг бодит зүйлүүд лөө юм. Тэрийг харин бүр бест болгоод тасархаа болгоод санаа манаараа ингээ гаргаад. Өнөөдөр байгууллагууд яг нь миний анзаарснаар юм дээр илүү одоо алдаад байна эсвэл нөгөө андуураад байгаа юм болов уу гэж бодсон. Тэр юу гэхээр аль тийм бүр ингээ те хүмүүс нэг танигдсан. Ийм сайн бараа байдаг шүү дээ. Энэ сайн шүү дээ гэд хүн болох ерөн сонсгоор те мэдчихийдэг. Яг анх эхлэхдээ ер нь бол өөрсдөө нэг за нэг тиймэрхүү байна даа гэж төсөөлдөг те. За ингээд төсөөлөд ирсэн чи яаж байгаа юм бэ гэсэн чинь тэр хүмүүс ингээд маш олон жилийн юм хичээл зүтгэлийн үндсэн дээрээс яг тэр зэрэгт хүрсэн. Тэгэхээр чи яг энэ хүмүүсийн замыг ингээд туулах гэдэг яг ижилхэн замаар явъя гэх юм бол амар удаан шүү дээ энэ чинь бүр. Тэрний оронд яг нэгсэндээ ашиглаад ингээд нэгсдээ хурцгар болчих юм илүү зөв. Тэ? Яаж ч утсан. Ингээд ирэхээр өнөөдрийн нөхцөл дээр үнэхээр шинэ юм эхэлж байгаа тэр чинь үнэхээр юм супер тэ бүтээгдэхүүн бол яаж исэн ч маркетинг бол ер нь хийгээрээ хиймэл оюуха ашиглаарай. Тэр одоо хэмжүүлэг. Тий. Тэгэхдээ мэдээж одоо юмудаа хурцсахын тулд шүү дээ. Тэ нэг талаараа. Бас нөгөө өөр талаас энэ дээрс байгаад шүү дээ. Нөгөө талаасаас ярих юм. Асар том эрсдэлүүлж ажиллагаа юм л та ер нь бол одоо AI гэдэг зүйлийг ингээд судлаад үзэхээр өөрөө ч гэсэн ингээд сонирхоод үзэхээр ер нь бол амар том эрсдэл дагуулж байгаа зүйл байгаа байхгүй. Дэлхийн нийтээр шүү дээ энэ чигтэй гэсэн. Тэгээ яг тэр том эрсдэл дагуулж байгаа зүйлийг шууд ингээд 100% тэ бас оруулах юм гэхэлэр яг тэр бүтээгдэхүүнтэй замаа нэг одоо бид нар чинь тэ зам товчлох гэж байгаад яачлаа гэдэг нэг юм хэлж өгöd шүү дээ. Тэр юу гэдэг вэ тэрийг хэлж мэдэх юм. Замаа төтлөж жагаад төтийн замаар 4 хоног гэдэг нэг үг гэдэг шүү дээ. Тэнгүүт бас тэ өөрийнхөө бизнес бүх юм ингээ хурцсах гэж байгаа гэдэг. Одоо жишээлбэл энд нэг бэст хүн байгаад тэр бэст хүн сүүлийн 10 жилийн хугацаанд хөдөлмөрлөд энд гараад ирсэн байна. Би яг тэр хүний байр суурин дээрээс эхлээд тэр хүний хэмжээнд би 3 жилийн дотор очино гэдэг зорилго тавьж болохгүй биш. Хүрэх тодорхой хэмжээнд боломжтой байх. Ягаад гэвэл нийгмийн учраас тухайн үеийн нийгэм одоо байгаа үеийн нийгэм өөр шүү дээ. Тэгэнгүүт яг энэ хоёрын чинжүүр дээр хурцгаад би өөрөө шууд 100% ашиглаад явна гэх юм бол бүр хүрэхээс өмнө буцаад ингэж магадгүй. Унч гэсэн. Тэр уналтанд бол мэдээж нэг шууд утгаараа уналт гэсэн үг шүү дээ. Хэрэглэгч яардах ч юм уу. Тэр түрүүний хамгийн чухал зүйл нь бүтээгдэхүүн дээр өөрөө брендинг гэдэг зүйл хэрэглэгчийн итгэл үнэмшил гэдэг зүйл байж худалдаа авах болдгоо. Тэгэхээр тэр зүйлүүд нь буцааш гэж хэлэх юм бол тэр нөгөө нэг 10 жилийн
хооронд очисон өндөрлөг дээр 3 жилийн дотор очих. Бараг 12 3 жилийн дараа дахиад даблдаад 10 жил болно шүү дээ. Окей. За тэгвэл би данш яг дахиад нэг асуучих. Маркет одоо яг нэг за буцаад одоо нэг маркетинг руу би орох гэдэг л та. Ер нь хүмүүс яг энэ дээр алдаад байдаг гэж би боддог. Энэ маркетинг хийлгэж байгаа эсвэл дөнгөж юм сурж байгаа хүмүүс ч юм уу те. Ганцхан нэг маркетингийн бичлэг хийжэл. За магадгүй тэр шууд юм нөө борлуулалт руу жигсэн те. Тэгээд нөгөө борлуулалт нь их хэсгийг хүлээгээд тэгээд дахиад бүсдэж. Тэгсэн чинь яг үндэ нөгөө бүтээгдэхүүн зархтан гэдэг явц чинь одоо юм нөгөө үйлдвэрийн систем гэж нэрлэдэг байгаа тийм үйлдвэрийн систем чинь өөрөө шууд хийж ажилладаг. За үнэхээр ёндоон тараад азанд харчих юм бол магадгүй боломжтой тийм яг үнэхээр өмнө хайжсан хүн байж тараад өмнөс бол яг нөгөө маркетингийн за юм контент ч юм уу эсвэл яг борлуулалт ч юм уу за үүнийг дахиад ярих хийж болно. Энэ бүгд яг юм нөгөө нэг юм системтэйгээр бий явах хэрэгтэй гэж зүгээс боддог. За магадгүй эхлээд бүтээгдэхүүний танилцуулгыг хийлээ те. Тэрнийхтэй нэг олон хүн үзэх алдгүй. За тэмүүтээ дараа нь бүтээгдэхүүн дээрээ дахиад юм нэг холбоотой юм нэг 2 3 рeel хийлээ. Тэр нь зөвхөн нөгөө брендинг тал дээрээс нь зориулсан. Энэ гол нь нэг л те нэг буст хийцэн пост юу н орох хэрэгтэй гэж би боддог. За магадгүй нөгөө хэд ч гэсэн ижлэх нэг кампайн дотор те бүстлээд явчих болно. Ингээд нөгөө нэг бүстэй постыг чарч байгаа энэ ямар айтайхан юм бэ гэдэг энэ 30 секунд л дотор байх хангалттай. Энэ шууд худалдаа авах. Энэ л хийх зорилготой. Тэрэн дээр шууд дарж орлоо. Энтэй өөр холбоотой ямар зүйл вэ гэдэг тайдаг те. Би ч гэсэн магадгүй таа ч гэсэн тэгдэл ихэнх хүн юм байх. За энэ дээр яг л нөгөө нэг за энэний талаар чинь ийм нэг мэдээлэл шүү дээ. Энийг ороо үзчихээ, энэ ороо үзчихээ яг миний асуудлыг шийдэж шүү дээ. Гэдэг ийм системтэйгээр би ер нь явах хэрэгтэй гэж боддог байхгүй. Тэгээд яг л нөгөө ихэнд хийсэн хүмүүс юун дээр алдаад мэдсэн чинь угаасаа ганцхан релизнэ тэ тэр нэг 30 секунд дотор эсвэл зүгээр юм хоолоо уншаал тэгээ болцсон. За эсвэл хоолоо бүр уншихгүй зүгээр юм текст бичсэн. Тэгээд тэрнээсээ борлуулалт хийдэг. Тэр бол угаасаа буруу тэ. Нэг талаараа. Энэ тал дээр юу н таны бодол ямар хувь вэ? Надад бол ингэж боддог шүү дээ. Би хувьдаа болохоор борлуулалт биш маркетинг гэдэг зүйл өөрөө тухайн бүтээгдэхүүнийг олон талаас нь харуулж өгөх хэрэгтэй зүйл. Одоо жишээлбэл энэ балыг чи ингээ урдаас нь хараа байж лээ би ардаас нь хараа байж гэдэг ч юм уу тийм. Одоо хоёул өндөр тайлбарлая л да. Чи миний урд зогсож чи намайг урдаас нь л харна шүү дээ. Миний хойно зогсож байгаа намайг урдаас нь харж чадахгүй шүү дээ тийм. Тэгэхээр яг энэтэй адилхан бүх талаас нь харуулж өгөх хэрэгтэй. Тэрийг одоо рилж байд юм уу видеоч байд юм уу тийм. Постерч гэдэг юм. Тэгжиж тэр чинь өөрөө нөгөө нэг үн цэн брендинг тэлцэл гэдэг зүйл чинь ингээд 100% тогтох зүйл байхгүй. Тэгээд яг энэ зүйлийг одоо би түрүүн эхлэлд нь хэлсэн шүү дээ. Урт хугацааны маркетинг гэдэг зүйл чухал шүү. Би энийг бүр контент болгох пэйж дээр оруулсан юм. Яагаад урт хугацааны маркетинг гэдэг зүйл чухал вэ гэхээр яг л сайн юм байна. Чи өөрийнхөө бүтээгдэхүүнийг бүх талаас нь хэрэглэгчдэд энэ үн цэнтэй чанартай бүтээгдэхүүн шүү. Олон жил доктортой байх чадамжтай шүү гэдгийг харуулахын тулд урт хугацаанд маркетинг байх хэрэгтэй. Урт хугацаанд маркетинг байна гэдэг чинь юу гэхээр контентууд чинь давж ил байна гэсэн үг. Тэгээд одоо дөрөв нэг юм юу дөрвөн системээр ярьж штэ тий. Монголд заяа. Ер нь монголч хэлбүү олон улсад ч гэсэн юу дөрвөн яг ажилтдаг ганц л зүйлүүд сошиал энтертайнмент. Нэг удаагийнхаа шоуд хийж авдаг. Ялангуяа нөгөө манай монголчууд чинь нэг юм урлаг уран сайханд дуртай хүмүүс шүү дээ тийм. Тэгэнгүүт нэг юм гоё чанартай одоо entertainment content байхад. Нэг юм чанартай кино байхад, нэг юм чанартай одоо дуу байхад, хөгжим байхад тэр бол шууд бүүн болдог. Эсрэгээр бараа бүтээгдэхүүн дээр бол тийм сэтгэхүйгээр хандах юм бол өстой уучлаарай нөгөө би чамайг урдаас нь хараад араас нь харах байгаа гэдэг шиг бараа бүтээгдэхүүний чинь хэрэглэгч бүх талаас нь харж иж ер нь бол өөрөө худалдаж авах юм магадлал нь нэмэгддэг гэсэн. Одоо энэ дээр чинь нөгөө магадлалын онол гэдэг юм бас тодорхой хэмжээнд үйлчлдэг юм болоод гэж шүү дээ. Тэгжижил тухайн хүний одоо итгэл үнэмшлийг төрүүлнэ. Тэгээд тухайн хүний одоо хэрэгцээ шаардлагатай гэдэг мэдрэмжийг өгнө гэдэг. Тэнгүүд нэг контентэнд тааруулаад за би жишээлбэл 30 секундын дэ 60 секундын дэ ирч бай эсвэл ингээл хэдэн минутын видеоч бай хамаагүй ганцхан контентоор дамжуулаад би тэр хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ танилцуулаад бүтээгдэхүүнийх нь үн цэнийг ойлгуулад энэ чамд хэрэгтэй шүү гэдгийг ойлгуулад дахиад тэрийг
тухайн хэрэглэгчд одоо чи энийг худалдаж авах хэрэгтэй гэдэг итгэл үнэлтийг төрүүлж чадахгүй. Аа. Тэгэхээр энийг цогцоор нь дөрүүлэхийн тулд олон талын Окей. За, окей, ер нь яг айгуусан тайлбарлаад өглөө баярлаа. За, одоо тэгвэл сүүлийн хэсэг рүү ер нь би орё гэж бодож байна. За, ер нь хоёул борлуулалт, маркетинг ярьчлаа, юун дээр ер нь алдаад байгааг сая тодорхой хэмжээнд ярьлаа те. Одоо тэгвэл хоёул яг бодитыг юм кейсүүдийг авч үзсэн. За, Яг бодит кейсүүд. Тэнгүүтээ яг тэр нөө кейсүүд дээр те магадгүй яг юун дээр алдаад байгаа. Тэ? За, ер нь судалгаагаар үзэхэд гинэ. Жахаа нэг юм биш. Монгол үүсэж байгаа нэг стартап одоо жижиг дунд үйлдвэрлэл ш. Тэ? Гэх мэтлээ тэр зүйлүүд эхний нэг 3 сарын дотор ер нь бол ихэнх нь одоо ингээ фейлдэд болчдөг гэж. нөгөө дампуурдаг талаараа Тийм, дампуурдаг. Энэ байгууллагууд за яг л нөгөө саяны хоёр асуудлаас мэдээч нэг л зүйлээс бол дампуурж байгаа тийм бүтээгдэхүүн зарагдахгүй байгаа, борлуулалт хийж чадахгүй байгаа. Энэ за нэг 70% тэгвэл борлуулалт болон маркетинг дээр алдаад байгаа юу? үгүй шүү дээ. За Наадах юм бол яг ингэж эхэлж байгаа нь бол бүр яг борлуулалт болон маркетинг ямар ч хамаагүй. За. Фейлдж байгаа. Одоо чи юу шүү дээ тийм. Судалгаа байхгүйгээр чи стартапт нэлээж байгаа. За тэгээ чи судалгаа байхгүйгээр ямар ч бүр ингээ хэрэглэгчийн судалгаа, зах зээлийн судалгаа байхгүйгээр нэг бүтээгдэхүүн гаргаж ирлээ шүү дээ тийм. Чи тэрийгэ тестлээд энэ бүтээгдэхүүнээр би урт хугацаанд хэдэн жилийн дараа нэг түрүүний 10 жилийн дараа амжилтанд хүрнэ гэдэг шиг юм ярих юм бол фейлдэх магадлал чинь бараг 90% гэсэн. тэгвэл яавал одоо тийм 90% магадлалыг багасгах юм. Бүтээгдэхүүнээ судлаад хамгийн зөв зүйл нь юу гэхээр оновчтой бүтээгдэхүүн. Тэгвэл окей за оновчтой бүтээгдэхүүн за бүтээгдэхүүнээ судлаад 70% тэгвэл яг дампуурж байгаа шалтгаан тэгвэл юу юм биш үү те? Буруу бүтээгдэхүүнээ сонгоод буруу зах зээл рүү орж ирж байгаа. Ер нь тийм. Түүнээс нэг маркетинг борлуулалт хоёр бол тодорхой хэмжээнд нөлөөлнө. Гэхдээ тэр нь одоо хоёул 100% дүгнэлт л та тийм. 100% гэхэд маркетинг нь 10%, борлуулалт нь 10%, үйлс нь 80%. Цэвэр яг ингээд 100% бүтээгдэхүүнтэй төвлөрсөн. Бүтээгдэхүүнээс гадна дахиад нэг хамгийн том эрсдэлтэй зүйл нь юу гэхээр хүний нөөц гэдэг юм байна. Тэр хүнд өөрт нь чадвартай хэрэгцээтэй хүний нөөц байх хэрэгтэй. Тэр нь олон байна уу цөөхөн байна хамаагүй шүү дээ. Мэдээж эхний ээлжинд цөөхөн хүний нөөцөөр олон юм шиг ажиллаж чадчихвэл одоо бид нар шиг ажиллаж чадчихвэл ямар ч асуудал байхгүй. Нөгөө талаараа тэр чинь мэдээж бүтээгдэхүүн өргөжөөд байгууллага томрох хэрэг хүний нөөц ч гэсэн тэлнэ шүү дээ. Гэхдээ надад бол зүгээр хамгийн их алдаад байгаа зүйл нь яг ингээд хүмүүс одоо маркетинг борлуулалт гэдэг зүйлийг мэдэхгүй байгаад байна шүү дээ тий. Тэгээд энийг мэдүүлж өгдөг газар зөндөө болцсон байна. Дээрээс нь нэмээд энийг хийж өгдөг газар бас зөндөө болцсон байна. Гэхдээ нэг хамгийн том алдаад байгаа дээрээс нь нэмээд хамгийн том эрсдэлтэй буюу хүмүүсийн айгаад байгаа одоо яг ингээд одоо ер нь Монгол хүн болгоны амнаас л тий хуваараа юм хэмээр энэ хуваараа ингэмээр энэ аста халаад өгмөр юм тий бизнес яг эхлүүлж байгаа хүн ер нь эхлээд ингээд одоо жил болсон ч бай 2 жил болсон ч тогтворж байгаа бизнес зөндөө байгаа шүү дээ. Гэхдээ нуруу унчихгүйгээр ингээд нэг бүлгэн салхан байгаад байдаг тийм савлаад байдаг. Тэгээ бизнес хийж чадахгүй хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэдний хамгийн одоо буруу нэг эхлэл нь юу гэхээр би бол дэрэгдэж одоо миний ойр дотны хүмүүс ч гэсэн ингээд ярьжсэн зөндөө байгаа. Ингээд ийм юм хийвэл яах вэ? Тийм юм хийвэл яах вэ гэх. Бүтээгдэхүүнийг зөвсөн гоо. Окей. Тэгээ бүтээгдэхүүн гэхэлэр бас шууд утгаар нь ойлгож болохгүй шүү дээ. Тэр чинь одоо заавал юм бит юм байж бүтээгдэхүүн болохгүй шүү дээ. Чи одоо өөрөө юу зарна? Чиний зарж байгаа бүх юм чинь чиний бүтээгдэхүүн гэсэн. Тэгээ тэрийг чи нэгдүгээрт зөв сонгох хэрэгтэй. Хоёрдугаарт сонгосныхоо дараа маш сайн хөгжүүлэх хэрэгтэй. Тэгжиж хурдан хугацаанд амжилтанд хүрэх юм бол мэдээж тэр чинь цогцоороо байна. Гэхдээ эхлэлээ суурай бат бөх зөв тавих гэх юм бол зөв бүтээгдэхүүнээр эрсдлээ тооцоод судалгаагаа маш сайн хийж тэгээ маркетинг гэдэг зүйл чинь дөрөвний эзнээ тийм дан ганц яг бэлэн бүтээгдэхүүн дээр бол хоёулаа ингээл контент ингээл халаас нь яриад явчихлаа шүү дээ. Тэгэнгүүт бэлэн бус бүтээгдэхүүн дээр шинээр орж ирж байгаа ялангуяа юм стартап эхэлж байгаа хүмүүст бол маркетинг гэдэг зүйл чинь өөрөө юм судалгаатай, төлөвлөгөөтэй, гүйцэтгэлтэй юм цогц зүйл байхгүй. Тэгээд тэр судалгаан дотор нь бүтээгдэхүүнийх нь хэрэглэгчийнх нь зах зээлийнх нь бүх судалгаа юм цаасан байдлаар байх хэрэгтэй. Эсвэл файлаар ч юм уу те. Тэгээд тэрийг өөрөө бүр нэвч мэддэг байх хэрэгтэй. Тэндээсээ бүх датануудаа цуглуулад эрсдлээ тооцоолоод ашигаа тооцоолоод орлого тооцоолох хэрэгтэй
Тэнд чинь ингээд нэг ёсондоо юм зүгээр юм одоо бичгээр судалгаа хийгээд байгаа боловч тэнд дотор бүхэл бүтэн танаа байгуулахын сүүлийн 10 жилийн ч юм уу те дараагийн 10 жилийн ч юм уу санхүү байж байгаа. Тооцоолж байгаа. Тийм байна те. Окей. За одоо тэгвэл ингэж бид answer. За окей. За нэг 3 сард авчлаа те. За ер нь дэжгүй авчлаа. За бас нэг маань ер нь ингээд нэг дэжгүй нэг гоё хүлээлт авчлаа. Тэгвэл Facebook те. Одоо яг нэг бидний boost аккаунт байгаа. Тэгээд ads manager байгаа. Эднэр яг за бид ингээд boost хийгээд байдаг. Гэхдээ нэг буруу яваад иж магадгүй те. Одоо тийм алдаатай эсвэл нэг хүний орж иж байгаа урсгал нь арай өндөр ч юм уу те. Би энийг яг яаж мэдэх вэ? Яаж мэдэх вэ? Тэ. Одоо яг юм алдаатай юм буруу яваад байгаа зүйлийг Facebook ч нэгсэндээ буруу ажиллаад байна гэсэн үг шүү дээ. За энийг яг яаж мэдэх вэ? За эхлээд ямар ч байсан яагаад буруу ажиллаж байгааг нь зүгээр өөрийнхөө бодлоор тайлбарчих. Би бол ингэж боддог юм. Буруу ажиллаад байгаа шалтгаан нь нэгдүгээр тохиргоо, хоёрдугаар контент байхгүй юу? За 100%. Тэрнээс биш тухайн пэйжийн одоо нэг юм дагагчийн тоомоо ч юм уу тий тэр boost хийж байгаа тохиолдолд нэг амар хамаа байхгүй. Хүссэн үсээгүй чи 5-600 ширхэг дагагчтай байсан ч гэсэн чиний контентийг яг тэр тухайн бүүсэлж байгаа контентийг бүр 4-5 дахин зүйлийг 500 дагагчтай байлаа гэж бодоход тэрний үжилтийг 5-6 мянга болгоод санагддаг тийм. Энэ бол өөрөө бүүст байхгүй. Төлбөртэй сурчлагын нэг давтал гэсэн үг шүү дээ. Хоёрдугаар болохоор яаж мэдэх вэ гэж байгаа тэр нөгөө одоо boost post товч дардагч бай, пэйжээр boost хийдэгч бай, ads manager-ээр boost хийдэгч бай. Тэр чинь юу яагаад байгаа юм бол та? Өөрөөсөө юм нэг дашбордтай. Одоо тэндээс ингэ бүх хяналтуудаа харцдаг тийм. Мета бол бүр хамгийн гоё юм нь юу гэхэлэр бүх юм үр дүнгуудын одоо Excel болгоод татаад авчдаг. Орж ирсэн урсгал бүх юмнийхэн тоо татаад авчдаг. Бизнесүүд дээр бүх төлбөр тооцоо бүх юмудаа ингээд хараад хянцдаг, үзэлтэнч дээр төлбөрөнч дээр гэдэг. Тэгээ мэдээж тэр төлбөр өндөр гарч байгаа нь юу вэ гэхээр хүмүүс одоо нэг чи өдрийн 20 доллараар нэг контент бүүстлээ гэж бодоход тэр нэг чинь дунд чинь нэг 0.5 таа ч юм уу эсвэл 0.5 таа орж ирэх юм бол энэ бүр ингээд асар өндөр ялгаа байхгүй. Тэгээд энэний ялгааг яагаад юунаас болж ялгаа гараад ирэх гэхээр тухайн контент өөрөө хэрэглэгчийн сонирхлыг татаж чадахгүй байгаа болохоор л тэрний өндөр гараад байгаа. Хэрэглэгчийн сонирхлыг татаж чадахгүй байгаа болохоор Facebook алгоритм нь автоматар ажиллаад тэр контентийг одоо чи YouTube байлаа гэж чамд үзүүлэнгүүтээ чи сонирхгүй надад үзүүлэх гэсэн үг. Окей. Энэ хүнийх нь үзэлтийн тоо нь унаад байх тусам төлбөр нь өндөр гардаг, үзэлтийн тоо их байх тусам төлбөр нь бага гардаг. Окей. За тэгвэл одоо хоёул experience үл эсрэгээр нь асууж байгаа. Контент хийгээд байгаа. Урсгал орж ирээд байгаа. Хүн орж ирээд байгаа. Гэхдээ бүтээгдэхүүн зарагдахгүй. Тэгвэл үүний шалтгаан ямар зүйл вэ? Контент хийгээд байгаа. Урсгал орж ирээд байгаа. Бүүстэй хийсэн урсгал нь орж ирээд байгаа. Тэгээ бүтээгдэхүүн зарагдахгүй. Хоёр зүйл байна. Нэг нь чанаргүй бүтээгдэхүүн. Хоёр дахь нь болохоор борлуулалт байхгүй. Борлуулж чадахгүй юм гэсэн. Ямар ч юм борлуулалтын скил ур чадвар байхгүй, эсвэл борлуулалтын хүн байхгүй нэг явж ийна гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт нөгөө дахиад нэг хэлбэрээр ер нь бол байгууллагууд зүгээр зохицоор нь анхаарах хэрэгтэй гэдэг зүйлийг л бүгдэнд нь л ерөн зөвхөн болгоно. Яг ийм асуудалтай хүн яг байгаад байдаг тийм. Таниулъя гэж бодож ивэл тэр чинь маркетингаа төлхөө хийх нь зөв байхгүй. Эсрэгээр одоо бид нар дээр орж ирдэг хүмүүс ч юм бол ингэ гэдэг шүү дээ. Яг л тэ зармаар байна гэдэг. Хүсээд идэг. Зарлах юм заагаад өглөөр зүгээр маркетингийнхаа контентийг л гоё болгоод хийчихдэг хөө. Тэгээ яг яаж зарлах гад хизээний дэргээ борлуулах гэдэг. Хэн борлуулах гэдэг. Тийм бас одоо нэлийн олон талтай шүү дээ. Тэгээд дээрэс нь нэмээд нөгөө сайн маркетинг нь сайн яваад юуны ихгүй байвал одоо борлуулалт байхгүй. Одоо хэрэглэгч сайн орж ирээд байдаг маркетинг сайн яваад байдаг борлуулалт байхгүй байвал дахиад нөгөө талаараа бол тэр өөрөө муу бүтээгдэхүүн байх. Окей. Яг хөө хямдхан бүтээгдэхүүн байхад хүний анхаарлыг маш сайн татаж чаддаг байхгүй. Үнэтэй за хямдч бай, үнэтэйч бай. Одоо тухайн хэрэглэгчид ийм нэг бид нар ингээ контентоор дамжуулаад тэр хүнд 50% нь үнэн мэдээлэл, 50% нь худлаа мэдээлэл өгсөн шүү дээ. Одоо бас нэг юм эрсдэлтэй зүйл болоос. Тэгээд тэр 50% нь худлаа мэдээлэлт нь ийм чанаргүй бүтээгдэхүүний чанартай гэдэг ингээ тэдэн жилийн баталгаатай амар хэмэрчж байгаа. Сонирхоод яг ороод ирсэн ч чанар болчих. Одоо тэрний нэг горыг амсаж байгаа. Монголчууд баг тэрээ яриад амсаж байгаа. Тэрний үг гэхээр нэг хэсэг табоо гэдэг нэг мэдтэй аппликейшн байдаг байсан шүү дээ. Яг тэрнтэй адилхан аппликейшнуд одоо нэлээд олонгаар ажиллаж. Гэхдээ тэрний араас
хамгийн түрүүнд одоо Taobao, Alibaba гэж байдаг байхад тэрний араас яг хамгийн түрүүнд гарч ирсэн одоо монголчуудын түгээмэл гэж байгаа нэг аппликейшн үүдэг. Тэмүү гэдэг шүү дээ. Хүн болгонд тэмүүгээс бараа захиалж байна. Амар хэмтгаа. Зарим нь өргөө авч. Захиалаад ирсэн чинь зарим нь үнэхээр гайгүй юм байна. Зарим нь хогийн юм байгаад байна. Тэгвэл яг тэрнтэй л адилхан гэсэн. Чанаргүй нэгдүгээр бүтээгдэхүүн өөрөө чанаргүй байх юм бол хоёрдугаар борлуулагч байхгүй. Тэгэл шинэ 1000 урсгалын сайн орж ирдэг. Нэг нь бол бүтээгдэхүүн гэсэн зарагдахгүй байна те. За окей. Тэгвэл би танаас нэг зүйлийг одоо асууя. Монголын за бизнесүүдийн хувьд борлуулалт болон маркетинг дээр гаргадаг номер 1 алдаа юу вэ? Зэрэг барьж авч чаддгүй. Зэрэг. Тийм. Одоо за би томоохон байгууллагуудыг бол бүр ингээл одоо нэг намайг хүүхд багтал байсан одоо энэ янз бүрийн хүнсний технологийн байгууллагууд ч юм уу тийм ингээд барилгын салбарт одоо тоног төхөөрөмжийн байгууллагууд гэж зөндөө шүү дээ. Эдгээр дээр бол яг сайн зүгээр яг үнийг хэлэхэд бол анализ хийж чадахгүй чинь ингээд миний төвшөнд салсан зүйл байгаа байхгүй. Надтай адилхан төвшөнд яг ийм одоо бизнес эрхэлж байгаа ч юм уу тийм дунд төвшний бизнес эрхэлж байгаа эсвэл бүр шинээр гарч иж байгаа энэ хүмүүс гэдэг бол цогцооны юм чаддаг байхгүй. Цогцоор нь жишээлбэл борлуулалтаач яг ижлэх нь энэ хоёр чинь 50% хувьтай байх хэрэгтэй зүйл байхгүй. Маркетинг дотор чинь юу ордог вэ гэхээр тухайн хэрэглэгчд бүтээгдэхүүнийг таниулах одоо тэр контентууд нь орчиж байгаа. За тэгээд судалгаа төлөвлөгөө нь орчиж байгаа. Тэгэнгүүт энэ өөрөө ингээд цогцоор маркетинг гэдэг зүйл болчих жоох байхгүй нэршлэн. Доторх зүйлүүд нь чинь контент хэрэглэлтэй мэдээж нэг чаналтай дүрстэй байх хэрэгтэй, видео байх хэрэгтэй, постэр зурган байх хэрэгтэй гэх. Тэгэнгүүт төлөвлөгөө гэл тэгэнгүүт одоо түрүүний хэлснээртэй судалгаа байх хэрэгтэй, төлөвлөх хэрэгтэй. Тэгээд энэ дээр нь тайлан байх хэрэгтэй гэх ингээл ороод ирчихэж байгаа байхгүй. Тэгэнгүүт онол болон практик хоёр зүйлийг ороод ирчихэж байгаа. Борлуулалтын дээр болохоор яг адилхан байхгүй. Энэ борлуулалтын дээр бас нэг чухал зүйл хийдэг нь юу вэ гэхээр тэр хүнд итгэл үнэмшил төрүүлэх гэдэг зүйлийг борлуулалтаар давхар хийдэг. Тэгжиж маркетинг бол тухайн хэрэглэгчийн итгэл үнэмшлийг одоо тухайн хүний сонирхлыг 50% татах зүйл. Үлдсэн 50% дээр нь юу нөлөөлдөг вэ гэхээр борлуулалт шууд утгаараа нөлөөлдөг. Тэгээ би нэг борлуулалтын баг ер нь ингээд дахиад ажилладаг байхдаа ч тэр одоо өөрөө ингээд одоо сүүлийн ажлын хугацаанд байгууллага хариуцаад ингээд цахилгаан ажиллаад явж байхдаа ч тэр хэлж байгаа. Яг ингээд өөрийнхөө доор ажиллаж байгаа хүмүүст ингээд хэлж байгаа. Би одоо миний зургасан борлуулагчд гэл ингээд бас бүр best сайн хүмүүс бас байна. Зарим нь ингээд надтай ч гэсэн цуг ажиллаад явж байгаа хүмүүс ч байна. Тэнгүүд энэ хоёр чи заавал цуг байх хэрэгтэй. Тэгээ би бүр энийг ингэж хуваар тайлбарлаж өгдөө. Тэрний үг гэхээр маркетинг зөвхөн байгаад та нар маркетингаар одоо жишээлбэл маркетингаа хийж байгаа хүн инфлюенсер биш л бол бүр олонний нөлөөлдөг хүн биш л бол шууд утгаараа борлуулах боломжгүй байхгүй. Тэгэнгүүт маркетинг гэдэг зүйлийг чи 50% дэх юм бол тэр хэрэглэгчийн шийдвэр гаргах нөхцөл нь 50% тавь. Худалдаж авчиж магадгүй авахгүй ч магадгүй. Тэр хэрэглэгч өөрөө 60% байх юм бол худалдаж авах магадлал нь 10% өснө. За тэгэнгүүт маркетингаар 50% нийцээд үлдсэн 50% чи борлуулалтаараа нөхөд тэр хүний сэтгэл ханамж, итгэл үнэмшил, мэдээлэл бүх зүйлийг 100% болгож өгөх юм бол чиний борлуулалт хурдан хугацаанд. Хувь нь багасах тусам одоо маркетингаа сайн хийгээд 50% болчлоо гэхэд борлуулалтын дээр 10% нэмээд 60% болчлоо. За 20% нэмээд 70% болчлоо гэл хувь нь багасах тусам чиний борлуулалт хийх үйл явц процесс чинь өөрөө удаан болно гэсэн. Шууд утгаараа юм байна. Тэгэхээр хамгийн том гаргаад байдаг алдаа нь юм бэ гэхээр миний анзаарснаар бол цогцоор нь авч явж чаддгүй юм шиг санагдсан. Маркетингаас тэр борлуулалтаас тэр. Чи ингээд холбоотой байх хоёр зүйлийг энэ дээр энэ доор гэж болохгүй байхгүй. Маркетинг хийж байгаа бол чамд борлуулалт нь ч гэсэн чухал. Тэгжиж чи орлогоо олно. Зардлаа одоо нөхөн гэсэн. Зардлаа. Окей. За ер нь яг хийх наруу заа л та тий. За. Окей. За ер нь подкаст маань энэ үрээд бол ерөнхийдөө хэлж байгаа. За тэгэхээр яг би нэг подкастынхаа дугаар болгон дээр яг нэг юм зүйлийг явуулъя гэж бодож байгаа байхгүй. Үгүй хэрэг нэг яг Wall Street гэдэг кинон дэр гардаг л дээ. Энэ үзгийг зар гэдэг. Надаа тэгээд би тэрийг яг танаар хэлмээр борлуулалтай. Одоо юу? Одоо. За ойлын нөгөөс үзэн байна шүү дээ. За энэ үзгийг. За. Надад ихэд бол борлуулах юм бол яаж борлуулах?
Энэ яг үдсөө юм хараа. А? Ямар ч тооцоогүй юм гаргаж ирчээ надад заруулах гэдэг юм. Танаа зараад өгчдөг. Би чамд нэг л юм хэлээ заяа. Чи ингэж үжигч үү нэг шүүд өөрөөсөө хараад ингээд харуулж суулгачаад те. Яг одоо нэг ойлээд үзүүлчих эсвэл нэг энийгэд үзүүлчих гээд. Тэгж хэлдэггүй шүү дээ те. Тэрнтэй адилхан байхгүй. Энд чи даалт скил гэж юм байна гэдэг чинь. За. Окей, тэгээ яхаа дараагийн удаа тэгээ та гоё зараад надад үзүүлэх баха гэж найдаж чинь те. Би чамд өчнөө юм зараад үзүүлсэн за. За, окей. Чи гэхдээ өөрсдөө байгаа байдлыг харъя л да. Би чамаас ер нь бол борлуулалтаар хамаагүй илүү явж байгаа. Яагаад гэж бодож байна? Гэр бүлтэй болсон байгаа байхгүй. Өөрийгөө борлуулж чадахгүй чи манай борлуулалт хаашаа хасъя гэдэг юм. За, ой та сууж. Болоо би хоёул дуусгаж. За. За, окей. За, ихний подкаст бол энэ хүрээд ирэхэд өндөрлөлөө. Яг нөгөө бид чиг за магадгүй шинээр эхэлж байгаа те. Эсвэл яг нэг юм чигдэр дээр нь очиод ингээд тулаа. За би ерөөсөө энэс цаашаа явах гэж байгаа юм. Тэгээ бизнес эрхлэгчид маань байх юм бол бас саяныхаас хэрэгтэй мэдээлэлээ ерхий авсан бах. За яг энэ дээр та бас алдчихж магадгүй. Тэгэхээр та маань өөрсдөн дээр дүн шинжилгээгээд анализ хийгээд үзээрэй. За тэгээ бизнес нь илүү их одоо амжилт гаргаарай гэж өрөөгөө бид хоёр ерхий энэ удаагийн дугаараа дуусгая. Дараа мэдээж дугаарууд явагдана. Бид хоёроос хамтаа хөтлөөд илүү гоё зочид оруулаад тий яг салбар бүрийн хүмүүсийг оруулаад ер нь явах болно гэж хэлье. Тэгээ илүү сонирхолтой, илүү олон мэдээллээр бас тэгээ нэг аль болох хоёулаа чинь тэгээд бүх салбарын мэдээлэл одоо менторуудыг төлөөллүүдийг хоёулаа оруулаад ярилцаад явъя гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр үзэгчид маань ч гэсэн илүү хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээд нэг зүйлийг бас хоёулаа нөгөө подкастын төгсгөл тайлбарж хэлье гэж бодож байна. Тэрний үг гэхээр саяны энд ярьж байгаа зүйл бол бид хоёрын за магадгүй миний тийм энэ хүний миний бид хоёрын өнгөрсөн хугацаанд өөрсдийн гэсэн ийм ажилласан туршлага дээрээсээ цуглуулсан мэдлэг дээрээсээ ур чадвар дээрээсээ тулгуурлаад ярьж байгаа зүйл болохоос биш хин нэгний ямар нэгэн гаргасан онлог ч юм уу хин нэгний ямар нэгэн ярьсан зүйлийг үүсгэх гэж хийж байгаа зүйл бол одоосоо биш. Тэгээд яг та бүхэндээ нөгөө хэрэгтэй мэдээлэл өгчий гэдэг үднээсээ тодорхой хэмжээнд хэрэгтэй чанартай яг ийм мэдээллүүд чинь мэдээллүүдийг өгчий гэдэг үднээс энэ подкастыг хийж байгаа гэдгийг бас сайн ойлгоорой гэж хүсэж байна. Тэгээ бид хоёр ч бас аягүй залуу хүмүүс шүү дээ, тэ? Нэг за 20 хэдхэнтэй. За ингээд өнгөрчээ. За төгсгөлөө явчих. За тэгээд дараагийн дугаараар уулзлаа гэж байна. За тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Дараагийн салбарын шинэ гүшээнээр одохгүй танилцуулах болно. Баярлалаа. Бай. Саяны хүүк хэсэг дээр заяа юм зэ. Тэр нэг би чамаас илүү боргоо. Тэгээд явж байгаа гэдэг хэлсэн шүү дээ. Тэрийг чи YouTube-ийн видео ч гэсэн уралдаа хүүктэй